Ер нь бол хосын харилцаа хөрөх 5 зүг үүдэг. Миний бүх сайн муу талыг мэддэг хүн юм чинь би өөрийнхөө байна гэж боддог. Нэг бол ярихаа болж эхэлнэ, нэг бол ууртаа болж эхэлнэ. Хайртай байсан ч гэсэн ирчүүд нь өөртөө итгэлээ алдаж эхэлнэ. Одоо шил манай ихнэр байнга миний данс руу орон шалах болцсон. Тэнгүүт нөхөр нь яасан гэхэд покер тоглоод эхэлсэн. Хүн өөлж ивэл, хүн дууга хурааж ивэл энэ асуудал аль хэдийн хилцсэн гэсэн үг шүү. Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгч сонсогчдоо та бүхэндээ энэ өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргэе. Дэлхийд дахинд ажиллан амьдарч байгаа монголчуудаа Josh's podcast энэ удаагийн дугаарыг клик хийсэнд маш их баярлалаа. За ингээд манай подкаст маань зөвхөн сошиал орчин YouTube-ээр танд хүрэхээс гадна Улаанбаатар хотын 88.8 радио, Эрдэнэтийн дуу хоолой 89.5 радио, Дархан хотын Эхлэл радио 87.9-ээр та бүхэнд хүрч байгаа. За тэгэхээр Дарханыхаа залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Гайхалтай уур амьсгал Дархан хотын сайхан цаг агаар нүдэнд төсөөлөгдөж байна. Эрдэнэтийнхаа залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдоо өнөөдрийг аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөгөөрэй гэж бас хүсэж байна. Josh's podcast-тай хамтдаа байгаад маш их баярлалаа. Өнөөдрийн маань дугаарт маш эрхэм нэгэн зочин ирсэн байгаа. Зочноо би 2 сарын хугацаанд хүлээсэн. Ингээд AFA Academy-ийн үүсгэн байгуулагч Амар Төвшин. За та бүхэн гэр бүлийн зөвлөх, илтгэгч, багш, сэтгэл судлаач гэдэг олон талаас нь юмныг таньж мэдэх хаа гэж бодож байна. За ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн баярлалаа. Баярлалаа. За сайхан юу вэ? Энэ 2025 оноор юу гэж бүтэв? 2025 оноос өмнөх одоо бэкграундыг бол та бүхэн аль хэдийн маш олон лекц, илтгэлүүдээр нь подкастад орсон ярилцлагуудаар мэдэх бах. Тэгэхээр шууд хоёул ажилдаа орцсон. 25 оноор сайхан. Тий, яг нөгөө одоо хөв нэгжлийн салбарт ажиллах чинь ингээд нөгөө одоо нэг хариуцлага нэг өөр дээрээ олон ярьж байгаа төслүүдийг хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Яг тийм хүний тухай ярьж байгаа юм чинь. Ямар нэгэн машин техник байсан бол машинаа гоё юм хэвээр. Хэрвээ би үйл хөдлөх хөрөнгийн бизнес хийсэн бол үйл хөдлөх хөрөнгөө гоё чанартай барих хэрэгтэй гэдэг шиг бас өөрийгөө хийх хэрэгтэй шүү дээ чинь тийм. Тэгээд яг хуу сүүлийн бараг 20 орчим жил ажиллаж байгаа шүү дээ энэ салбарт. Тийм тэгээд сэтгэл зүйн төвшөнд ихтгэл хувийн ихтгэл өнөмслийн төвшөнд мэдээж дэжгүй сайн юм чинь. Гэр бүлийн харилцаа сайн байна, хувийн санхүү сайн байна, карьер сайн байна. Тэгсэн чинь энэ нэг 5 зүйлийн амьдралын тэнцвэрийн нэг эрүүл мэндэд хэсэг дээр нэг зэвсэг орхигдсон байсан. Жишээл би одоо энэ жил 45 таа. Тэгээ сүүлийн нэг 10 гаруй жилийн хугацаанд жоохон жингийн илүүдэлтэй. Тэгэл нөгөө би ч юм бол одоо боловсролын салбарт ажилладаг. Би бол одоо спортсмен биш гэдэг ч юм уу тий. Тэгж яг шууд бодохгүй ч гэсэн ерөнхийдөө бол нөгөө бие жоох ингээ орхицсан. Тэгээ яг ер нь бол 20 оноос хойш жоохон өвдөд ядраад тэгээ шууд одоо нөгөө өөрөө би чинь хүмүүст амьдралын тэнцвэр зааж иж өөрийнхөө биед анхаарах хэрэгтэй гэдэг одоо шийдвэрийн нэг тусгал нь одоо фитнесээр хичээлэх, улсын спортоор хичээлэх ч юм. Сая хэдхэн хоногийн өмнө Сингапурт нөгөө дэлхийн аврагт оролцож ирсэн. Усан спорт дэлхийн аврагт. Тий. Подкастаар үзчихсэн. Ордлоо гэж орцлоо. Ямар төрөлд 50 м шүү. Фристайл тий. Өрөөр далсан тий. Тэгээ яг мэдээж дэлхийн аврагт өрсөлдөх гэж бишэлтэй. Ер нь бол нөгөө өөртөө өрсөлдөх гэж тий. Тэгээ өөртөө нэг шалгуур тавьсан. Тэгээ мэдээж фитнесээр хичээлсэн, усан спорт гэдэг юм. Ер нь бол тэгээд одоо энэ тал дээр нэлээд одоо нөхөж авч байна. Тэгээ энэ талаар бас одоо яриу гэвэл бас хүмүүст уран болохын тулд эхлээд бас өөрийгөө жоохон дайчлах, шахах, нас ахихын хэрээр нөгөө талаасаа бас нөгөө хөшөрлөлтийг барих, эрч хүчтэй байх ч гэдэг. Мэр хүний хувьд ч олон хариуцлага шүү дээ. Гэтэ та амар залуучсан байна. Хэдэн килограмм асч байна? Өөх нэлээ ассан. Буцаад булчин мас нэмжээ. Тэгээ ерөөхдөө нэг 10 кг орчим дотор л хэлбэлцэж байна. Зөв. За тэгэд одоо хоёлаа гол сэдв рүү орцгоё. Манайх одоо Монголд ч гэр бүл салт маш өндөр хувьтай болчлоо. 47-8% болцсон байна. Гэр бүл одоо ялангуяа хосууд салхын хэрээр хүүхэд өнжрөх ийм асуудлууд гардаг. Тэгэхээр одоо яг одоо харилцаа нь эмзэг дээрээ байгаа эсвэл нэг жоохон ийм мөсөн гэдэг чтэй тий хөлтцэн колд харилцаа үүссэн ийм хосууд ялангуяа энэ манай тайтлыг хараад шууд үзэж байгаа хэл та. Тэр хоёлаа гол үндсэн ойлголт буюу одоо хосууд болно гэж яг ямар харилцаатай болохыг хэлдэм бол гэдэг суурь ойлголтоос нь яриагаа эхлэе. Тийм мэдээж нөгөө одоо хүн чинь
хорвоо ертөнц төрөөл гэр бүл дотор төрж байгаа шүү дээ. Тэгээд энэ хорвоос явахдаа бас гэр бүлээс өдөлж явах хэрэгтэй. Бидэрт ямар нэгэн байдлаар одоо Масловын онолын дагуу бидний хүлээж авах нөгөө пирамид хэрэгтэй те гэр орон ээж аав гэдэг шиг. Тэгээд ээж ааваас тусдаа гарахын цагт бидэрт бас үргэлжлүүлээд найз нөхдийн харилцаа гэж нэг чухал харилцаа байна. Тэгээд насаараа найзтайгаа амьдрахгүй учраас бид нар одоо үр хүүхэд орон гэр бий болох хэрэгтэй учраас хосын харилцаа эхэлдэг. Тэгээд энэ нь бол энэ хорвоос явтлаа одоо миний бүх одоо амьдралын хамгийн чухал үедийг хамт туулах хэрэгтэй хамтрагч бас хайртай хүн маань тэ ийм чухал одоо нийгмийн хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр энэ хосын харилцаа одоо хүн бий болсон цагаас одоо сонгодог жишээ гэх юм бол одоо бидний мэддэгс бол хамгийн анхны хоёр хүн Адам Ева гэж эхэлдэг шүү дээ. Яг хосоор тий тэр шиг тэгэл ер нь бол одоо ч гэсэн Адам Евагийн дом бол өргөжлсээр л явж байна. Тэгэхээр энэ бидний хувьд бол одоо амьдралын нэг хэсэг юм уу хосын харилцаа чинь. Хос байхгүй бол Twitter ч гэсэн байхгүй хос юм л үү тий. Орчин үеийн хосын харилцаа уламжлалт одоо монголчуудын хэдүүлээ Монгол дээр л яриа тий. Уламжлалт Монгол одоо гэр бүлүүдийн хосын харилцаа юугаараа өөр болж байна. Жишээлбэл мэдээж насны хувьд бол бид нэр гэрэлтүүд нэлээ орой болж эхэлж байгаа шүү байна тий. За нийгмийн энэ одоо хурдтай метрополис хотод амьдарч байгаа хосын харилцаа бас нэг өөр ах шиг байна. Орон нутагт байж байгаа хосууд бас нэг өөр ах шиг байна. Энэ шилжилт энэ ялгаанууд нь юу болж байгаа шиг байна. Тэгээ яг хамгийн гол хосын харилцаанд нөлөөлж байгаа орой гэрэлж байгаа ч гэдэг юм уу нөлөөлж байгаа зүйл нь ерөнхийдөө бол нэг хувь хүний үнэт зүйл өөрчлөгдөж байгаатай холбоотой. Жишээлбэл одоо дэлхийн бүх хүн амын үнэт зүйлийг эхлээд харах хэрэгтэй. За тэгэх юм бол хэдүүлээ нэг вебсайт руу харж үзэж болно. Статистикийн. Тэгээд тийшээ ороод ингээ харах юм бол хүний үнэт зүйлийг хэмжиж болдог нэг 2-3 одоо үзүүлэлт байдаг. Нэг нь мөнгө байдаг байхгүй. За жишээл одоо Йошогийн үнэт зүйлийг мэдхийн тулд хоёрын санхүүгийн одоо датаг нь хараад юунд хамгийн их мөнгө зориулж чинь гэдгээс нь тэр хүний чухал зүйлийг тодорхойлж болдог. Тэгэхээр дэлхийн одоо хамгийн их мөнгө эргэж байгаа салбаруудыг ингээ харах юм бол тэн дотор эрүүл мэнд нэгт хоёрт боловсрал гэнгээ явж байгаа. Тэгэхээр энэ ч санах юм бол хүмүүс юунд анхаарч ихээр үнэт зүйлийн номер 1-т өөрөө болцсон байна. Хоёрт нь боловсрал болцсон байна. Энэ хоёр зүйлд анхаарал тавихын тулд эрт гэрэлж болохгүй болж байгаа. Тэ. Одоо би чинь ганц амьдрал миний залуу нас. Тэгээ би боловсрох хэвээр сурах хэвээр. За чи гадаа дотоод явсан мэдж байгаа. Ер нь бол одоо сурахын золиос юу гэдэг вэ гэхээр цаг хугацаа ганцаараа судлах, унших тийм. Тэгэхээр чинь эн чинь гэрлэл арай болно гэсэн. Тэгэхээр энэ ч юутай холбоотой. Тэгэхээр урд нь бол 90 оноос өмнө бол нийгмийн үнэт зүйл чинь бол одоо нийтийн өмч байсан. Социалист өмч байсан. Тэгээ ардчсан нийгэмлөө шилжингүүт хувь хүн өөрөө нийгмийнхээ үнэт зүйл болсон. Тэнгүүт эхнэрээсээ илүү миний үнэт зүйл илүү гэж одоо хүмүүс одоо тавьж байгаа байхгүй. Эсвэл нөхрөөсөө илүү миний бас одоо эрх чөлөөж байгаа. Энээс шалтгаалаад ерөөдөө гэр бүлд хандах хандлага тэр чигээрээ нь бол одоо сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өөрчлөгдөж байгаа. Тэгээд одоо хүмүүс ерөнхийдөө заавал гэрлэх ёстой биш. Эсвэл энэ хүний төлөө би амьдрах ёстой биш. Би өөрийнхөө төлөө амьдрах ёстой гэдэг энэ үзэл бодол чинь нөгөө үнэт зүйлтэй холбоотой ингээ хуурж явсаар байгаад тэгээд хүн өөртөө илүү их анхаарч байгаа гэсэн үг. Тийм. Яг энэтэй холбоотой ингээл үе үеийнхний гэр бүлтэй холбоотой ихтгэл үнэмшил соёл нь өөрчлөгдөд. Энэ дээр асуухад таны хувьд яг юу гэж зөвлөх вэ? Одоо насны хувьд бол нэг 25-аас ч юм уу хойш эсвэл 30-аас хойш наснд гэр бүл зохио гэж зөвлөх үү? Эсвэл зүгээр let it go тий? Өссөн үедээ боломжтой үедээ тий? Яг ер нь бол онлын үед ярихад аягүй амархан. Жишээл бид нар чинь нөгөө ингээд нэг насан дээр эргэж хийзэж эргэж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэр насандаа хийх ёстой юмнууд гэж байна. Жишээлбэл одоо 18, 19 наснд бол бид нар ахлах сургуулаа дүрэх ёстой. Одоо боловсролын систем маань бид нар ингээд шахаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед бид нар юу хийсэн хамгийн зөв бэ гэвэл уул нь ахлах сургуулаа төгсөөд дээд боловсрол руу одоо хөрөнгө оруулаад 3-4 жил ингээд сурах ёстой. Энэ бол бидний нийгмийн өөрсдийн бүтээсэн шүү дээ. Яг энэ системийнхаа дагуу хэдүүлээ одоо шилбэл одоо 26-аас 28 хүртэл ер нь гэрлэхгүй байх нь илүү одоо эрсдэл багтаа байдаг. Гэхдээ нэг юм өрөөсгөл ойлголт байна. За тэгвэл одоо боловсрал миний хувьд чухал биш ээ гэд хүмүүс үзэнгүүтээ эрсд гэрлэж болно гэд хэлж штэ. Гэтэл яг өнөөдөр хэдүүлээ нэг амьдралын чанар, нийгэмд эзлэх байр суурь, миний одоо сошиал орчинд одоо карьерч гэдэг юм ийм бүх зүйлтэй ингээ харьцуулах юм бол боловсрал чухал байгаа л байхгүй.
Тэгтэл нэг имийг бид нар бас одоо залуучууд нь ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо 18-тай хүүхдээ би одоо гэрэл гэж ятгахгүй байхгүй. Болсны дараа л ятгахгүй. Гэхдээ 18-тай хүүхд бол дурлцсан ба гэрэлмээр байгаа. Одоо аль нь одоо хамгийн зөв шийдвэр вэ? Хүүгийнхээ хайр сэтгэлийг бодсон дээр үү? Эсвэл би хүүгийнхээ карьерийг бодсон энэ одоо зөв үү гэд одоо сонсогч өөрөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ энэ дотор нэг зөв шийдэл байдаг. Тэгэхээр одоо шууд хариултыг хэлчих л та. Ер нь бол хосын харилцаанд 3 үе шат үүдэг. Маш сонгодог, уламжлалт болсон. Нэг нь үерхэх, сүү тавих, гэрлэх. Тэгвэл гэрлэлтийг хойшлуулаад сүү тавьж болохгүй мó гэдэг юм одоо асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Гэхдээ энийг хүмүүс хэрэглэхгүй байгаа шүү дээ. Жишээлбэл одоо очоод нэг сүү тавиад дээдгүй. Тий. Тийм уул нь сүү тавилт гэдэг бол эрт дурлсан хүнд илүү ашигтай байхгүй. Яг л би хайртай хүнээ алдахгүй тулд ээжтэй, наавтай, өөрийнхөө ээж аав тохироо бат болгоод тэгээд сургуульд нь явуулчих гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүн 4 5 жил 6 жил явахдаа үргэлж харилцаатай, хариуцлагатай сүү тавьсан хүн яг зөв. Тий. Тэгэнгүүт тэр хүний эрх ашиг одоо зөрчигдөхгүй яадаг тэр хүн боловсрлоо эзэмшчихлээ. Охины аав 50 000. За миний охин ямар ч хэсэн хүүхэдтэй болсонгүй, сургуулаа хайсангүй тий. Тэг чин маа залж яаж байлаа. Гү одоо зэрэгтэй явна. Сургуулаа хайна, гэрлэн шууд амьдрна гэл ингээл ирсэн. Тэгэл ээж аавгаа хооронд алцуулаад. Уул нь ээж аав нь ч буруу биш, хүүгийн ч буруу биш. Гэхдээ энэ нөгөө гэр бүлийн суур боловсрлын одоо тутамшил гэж ойлгож болно. Онлын үед ойлгохгүй шүү дээ. Сүү тавилт нь яагаад эртээр байсан? Гэрлэлт гэж яагаад юм байсан? Гэрлэх болоогүй байхад сүүний процесс дээр явж байгаа үеч жаа хоёр залуу маань гэрэлсэн асуудын эрх үүргийг шууд хариуцлага авах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь нийгмийн тогтолцооны зөрчил үүснэ, ээж аавын төлөвлөгөөний зөрчил үүснэ. Ингээд зүгээр байсан хоёр ээж ааваа хооронд нь муудалцуулаад ингээд асуудал үүсгэж байгаа нь гэр бүлийн боловсролын тутамшил гэж харж болно гэсэн. Энэ ингээд Дэлхийн нийтээр шохон самбраас ухаалаг самбар руу шилжиж байна. Жирийн та бүхэнд хамгийн сүүлийн үеийн ухаалаг самбарыг танилцуулъя. Окей? Та нар энийг зөвхөн самбар гэж бодоод байгаа мó? Энэ чинь самбар, проектор, компьютер, телевизэр гэд маш олон төрлөөр ашиглаж болно. Ер нь томруулсан гарууц гэж бодчих. Ингээд бодохоор ухаалаг самбар чи өөрөө ухаалаг худалдаа бол байхгүй юу? Сонстоо. Металлаар хийсэн маш бат бөх фреймтэй. 4 мм-ийн дулаантай дэлгэцийн хамгаалалтай. Үйлсийн систем нь үнэхээр амарх юм байна. Би бараг 2 минутын дотор сурчлаа. Дэлгэцээ 4 хуваана. Дөрвөлээ зэрэг ажиллах боломжтой. 23 зэрэг мэдрэнэ. Ингэж. Android үйлсийн системтэй болохоор та бүхэн YouTube, Netflix гэх бүх төрлийн аппликейшныг татаад ашиглах боломжтой. Нэрээ Windows үйлсийн системтэй гэж мэдсэн үү? Компьютерийн бүх үйлдэлийг гүйцэтгэх боломжтой. Бүх төрлийн оролттой, хүссэн телевизийн сувгаа үзэх боломжтой. Хамгийн гол нь найдвартай, баталгаатай, албан ёсны эрхтэй газраас авахыг зөвлөж байна. Бүтэн жилийн баталгаатай, эвдрэл хэмтэл гарах юм бол арыг чинь 100% даана. Окей? Bye bye. Менежментийн энэ хугацаа их чухал юм шиг байна. Гэрлэлтийн өмнөх бэлтгэлтэй. Одоо жишээлбэл 10 жил хүүхд орохын өмнө бэлтгэл ингээд сурцсан байхаар нэг арай зөвшөөрсөн байдаг шүү дээ. Яг тэрний ядаж би нэгэ тестэлж үзэж байгаа тийм амьдарч нэг гал халуун нөгөө энэ харилцаанаас бас ингээд транзишн хийгээд яг хамт амьдраад эхлэх чинь бас өөр шүү дээ тийм. Тэр бүсгүй нэг нөхрийнхөө оймсыг энэ тэнд байгааг нэг хараад эхлэн тийм. Нэг аяга угаагаагаа тавьсан нэг хонолцсон байгааг нь хараад эхэлсэн. Баяа айлын хөвт биш гэдгийг бас мэдэн тий. Төсөөлтийн яг газар дээр буух тэр нэг хугацаа тий. Энэ асуулттай холбоотой бас нэг асуулт бэлдсэн. Ер нь хосууд яагаад хөрөөд эхэлдэг юм? Энэ баг бүх хосуудад тохиолддог зүйл байж магадгүй. Нэг тийм тодорхой хугацаанд 3 жил амьдраад ч гэдэг юм уу тий. Нэг юм 6 жил амьдраад ч гэдэг юм уу. Нэг жоохон хөрөлтийн үе байдаг. Энэ юунаас болд юм бол? Тийм түрүүн чиний ингээд нөгөө тэмдэглэсэн юм дотор миний нэг илтгэлийн нэр явж исэн. Тэр долж бичсэн байсан. Би тэрийг харчаад нөгөө change or die гэдэг тийм алдартай хэллэг байдаг. Бас нэг номч бас байдаг тийм. Тэгээд ер нь бол хосын харилцаа хөрөх 5 одоо өнцөг үүдэг. Тэгээд аль нэг л цаг хугацааны давтамжтайгаар ирнэ. Энэ дээрээ бид нар өөрчлөлт хийхгүй бол тэгээд ерөөхдөө зөрчилд ялагдана л гэсэн үг. За эхнийх нь бол одоо хандлага гэдэг. Жишээлбэл хоёр хос дурлахдаа ямар эерэг хандлагатай юм бэ? Ямар өөртөө ихтэй юм бэ?
Тэгээ юм болгоныг болгоно бүтээн гэл энэ залуу чинь яасан мундаг юм бэ гэдэг одоо үргэж байгаа үед ийм дүгэлт хийдэг. Энэ бас зарим эмэгтэйчүүд эсвэл эрчүүд бас татдаг. Энэ ямар юм даруухан дүлгүйхэн эсвэл ямар хөвгчлөлтэй юм болгоныг ингээл тийм. Тэгсэн чинь хамт амьдраад нэг 4 жилийн дараа гэсэн чинь бүтэхгүй би л ам битгэхгүй юм байна зүгээр. Тэгснэ нэг нэгийг хардж маардаал тийм. Тэнгүүт нөгөө хандлага ингээ өөрчлөгдөж эхэлдэг. Жишээлбэл одоо энэ хандлагын өөрчлөлт нь тодорхой настай холбоотой, харилцааны насжилттай холбоотой дагаад хөгжиж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо нэг настай хүүхдтэй бид нар ч яаж харилцаа байлаа. Оо миний хүү маа гэсэн чинь хүүхэд нь 6 нас хүрээд 5 жилийн дээрсэн чинь нэгдүгээр ангид орсон чинь ангидаас миний хүү яа гэх юм бол нөгөө чинь ичээд уурлаад яг үнтэй адилхан миний хайр ямар хандлагаар одоо илэрхийлэгдэж байгаа вэ гэдэг нь тэр хосын ингээд нэг хамт амьдэрсэн он жилүүдийнх нь хугацаагаа дагаад өөрчлөгдөд хүндлэл хариуцлага гэдэг юм ингээд хөгжөөд явж байгаа хэрэгтэй. Тэгтэл хосууд маань яд вөхөр энэ дээр ажиллахаа болчихдээ. Тэг яг хөтэ нөгөө миний бүх сайн муу талыг мэддэг хүн юм чинь би өөрийнхөө байна гэж боддог. Тэгэл бүх юм ил гаргаад тавьчихдаг. Тэгтэл нэг 4 5 6 жилийн дараа бол анхны нөгөө одоо зан төлөв нь таалагдах болж эхэлж байсан. Нэг бол ярихаа болж эхэлнэ, нэг бол ууртаа болж эхэлнэ. Хайртай байсан ч гэсэн. Тэг яа тэгэхээр хайртай болоход бол яг үндэ үннийг хэлээ уучлаарай асуудаа. Бид нар бол жүжиглдэг. Бага нөөцөөсөө илүү одоо өөрийгөө илүүгээр үнэлүүлдэг. Бодит байдлаас илүүгээр өөрийгөө одоо нөгөө үерхэж явах та. Хамгийн сайхан дээрээ тавьж байгаа л ингээд татж байгаа сэтгэл. Тэгээд тэр жүжиглэлт нь 2-оос 3 жил явсны дараа буцаад ингээд буухта тэр хүний жинхэнэ зам төлөвтэй босч байгаа байхгүй. Тэгэхээр жишээл ямар ч гоо үзэсгэлэнтэй булчинлыг сайхан бие хаатай царайлаг байсан ч сэтгэл зүйн мэдрэмж өгдөг хандлагын нөгөө одоо тэр чанар сайжрахгүй бол тэр мөнгөтэй байгаад ч нэмэргүй гэсэн. Тэгэхээр нэгдүгээр шалгуур хандлагын одоо өөрчлөлт гэдэг нэг юм байдаг. Тийм. Анх байсан шигэ тэр чанарыг унахгүйгээр барих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр энд чинь заавал нэг юм одоо ажиллах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Өөр дээр ажиллах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Боловсрол шүү. За хоёр дахь ундаг шалтгаан бол бие галбирын өөрчлөлт. Одоо төрөх, тархалах, эрчүүд нэг том булчинтай болох, ус халзрах, хөгшрөх, спортоор хичээлхэ болох, өтгөртэй хувцлах, эрүүл мэндэд анхаарахгүй болох, амны үнэр муудах, биеийн үнэр өөрчлөгдөх. Одоо ингээл яг юм бодиттой чинь би ямар сүнстэй амьдарч байгаа юм шиг. Биетэй амьдарч байгаа юм чи бас энэ биенээс авч байгаа тэр мэдрэмжийн үзүүлэлтүүд нь унж эхэлдэг тийм. Чи саялж та арай ингээд залуу стилтэй харагч юм. Тэгэхээр би ч гэсэн өөр дээр ажиллахгүй л тэр хүн надтай 20 жил хамт амьдарч байгаа шүү дээ. Тэгтэл нэг өтгөртэй, нэг тарган тэгээд ямар ч итгэхгүй. Тэгээд нөгөө секси харилцаа, оюун санааны харилцаа одоо бүх юмараа ингээд эн чинь бие махбод чинь өөрөө энэ бүх үзүүлэлтийг хаадаг учраас энэ дээр ингээд осод тэртээ тэргүй ингээд унж эхэлдэг. За энэ дээрээ эхлээд боддог. За одоо ингээл гэрэлцсэн юм чинь насан туршдаа нэгэндээ хайртай гэж боддог. Авчиг тархин хайртай боловч нүд өөрөө гадаад байдлыг үнэлэхдээ тий үнэлэмж анх танилцсанаас хойш унж эхлэх үед далд ухамсар хоёрын хоорондын зөрөөнөөс болоод сөрөг дүгнэлт нь миний эсийн төвшөнд сөрөг одоо мэдээллийг өгөхдөө миний булчирхайнууд шаардлагатай гормонуудыг ялгаруулах болж эхлэх үед нэг өсөж эхлэх болж эхлэх. Энэ бол яг физикли бие махбодын уналт. Гурав дахь нь бол мэдээж гэр бүлийн харилцаа. Одоо гэр бүлийн харилцаан дотор нөгөө одоо хосын харилцаа, орчин амьдрах орчин, мөр хүүхэд, байр орон гэл одоо аюу олон юм харилцаа болт халамж тэр гэдэг юм. За энэ хэсэг дээр бас одоо үзүүлэлтүүд унж эхэлдэг. Дөрөвт нь бол шууд юутай холбоотой. Одоо нийгмийн байр суурьтай холбоотой. Одоо нөхөр нь гэртээ хоол хийгээл гэрээсээ гарддаг муухай аштай хүн болж хөрнө. Эсвэл завгүй хүн болж хөрнө. Өглөө хагаал орой орж. Энэ нийгмийн харилцаанд орж байгаа итгэх карьерийн одоо тэр ачаалал нь хүүхэд нь жоохон байхад яаж тусч ийн эсвэл хүүхдүүд том болсны дараа ямар байна энэ одоо карьерийн энэ одоо юу гэдэг өөр дээр авах ачаалал хариуцлагыг ингэж тааруулахгүй болохоор хосын харилцаа сөргөөр болож эхэлдэг. Хит гэр бүлсэг эсвэл хит гэр бүлээс хоолж байна. За тав дахь нь мэдээж санхүүгийн чадамж. Мөнгө байхгүй. Тийм бүр том асуудал тийм. Ялангуяа Монгол. Тийм. Эсвэл эхнэр нь өндөр орлоготой. Нөхөр нь орлого байхгүй. Тэнгүүд эхэндээ зүгээр удаан хугацааны дараа энэ асуудал болж эхэлдэг. Ирчүүд нь өөртөө итгэл алдаж эхэлнэ. Эсвэл нөхөр нь баян. Одоо нөхөр нь өндөр орлоготой, эхнэр нь гэртэй. Тэгээд үргэлж нөхрөөсөө хамааралтай. Тэнгүүд энд нөгөө мөнгнөөс авдаг сэтгэл зүйн хэрэгцээ гэж үүдэх хүү та.
зарцуулах, шийдвэр гаргах. Энэ дээр шууд одоо юу үсээд асуудал үүсэнгүүтээ хосын харилцаанд үнэлэмж нь унаад зарим хүн одоо нөгөө мөнгөтэй хүн өөрөө зүгээр үжих чинь мөнгөгүй байсан хүн өөрөө сэтгэлээр унаад асуудал үүсгэж эхэлдэг. Би хинч биш болчлаа салаа гэдэг. Иймэрхүү ингээд 5 үндсэн нөхцөл байдлаарээс хосын харилцаа унана. Тэгэхээр одоо подкаст сонсч байгаа асууд юу бодох вэ? Энэ 5-аас аль нэг дээр нь минийх дээр одоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу улаан ногоон шар гэрэлний энэ 5-ын аль дээр нь шар гэрэл асцсан. Одоо анхааруул зөх хэвээр аль нь эсвэл бүр улаан асаад тий картан татцсан байгаа гэдгийг олох хэрэгтэй гэсэн. Яг тэрэн дээрээ таарсан коучинг буюу зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол эргэн тойронд найз нөхдүүдийг яаж анзаарч байхад над дээр ч гэсэн байсан л да. Нэг үлгээд одоо гол маргалдах асуудлууд мөнгнөөс болж гарах гад байдаг. Тийм үе бас байдаг тийм. Тэгэл ер нь бол санхүүтэй холбоотой гэр бүлд үйл ойлголцол маргаанууд гарна шүү дээ. Тэнгүүт одоо хамгийн анх бид нэр одоо хосууд болцсон одоо ингэ явж байгаа амьдралд орсон энэ залуучуудтай. Одоо жишээлбэл бид нар дундын данстай байх хэрэгтэй юм уу? Хоёулаа тусдаа ажил хийгээд байдаг. Тэ. Тэгэл одоо заавал эрэхтэй бүх юма даагаал одоо нэгэнт чинь болзооны үе биш шүү дээ. Жахантын амьдрал зохиоцсон үе. Гэр бүл болцсон үе. Энэ үе дээр бол 100% эрэхтэй хүн нь энэ орчин үеийн нийгэмд бүх юмыг дааж бүх санхүүгийн асуудлыг хандл хийж явах хэрэгтэй. Эсвэл энэ та өөрөө Германд байсан, Америкт байсан хүн Америкууд яадаг вүлээ яг л 50-51 баг гэж бодчихдоо шүү дээ. Бид нэр тим, бид нар баг. Тийм учраас энэ асуудлуудаа ингэн энийгээр би энэ ажлуудаараа нэг төсөлд оролцож байгаа хоёр төслийн хамтрагч чиг гэр бүл авч явдаг шүү дээ, тий. Тэгэхээр санхүүгийн хувьд асуудал ер нь ямар шүү байвал зүгээр. Ер нь 3 үе шат байгаа гэж ойлгож байна. Эхнийх нь бол нөгөө хүн чинь хостой болохдоо итгэл даах хүнийг нөгөө хайж яадаг учраас нэгэндээ аюу их итгэл үзүүлдэг үргэж байгаа юм даа. Өө би даачээ, би төлчээ, би хариуцлага авчээ, чи битээ сайн зовт. Ер нь эхний энэ хэсэг байдаг. Энэ бол нөгөө үйлдвэрийн зэнхтэй ирдэг утас гэж байдаг утастай. Ямар нэгэн цахилгаан мороо авах нэг үйлдвэрээс нэг жоохон зэнхтэй ирдэг шүү дээ. Чек гэдэг. Тэр шиг бас нэг ингээд хосын харилцаа эхлэхэд нэг үйлдвэрийн зэнхтэй ирдэг байхгүй. Өө зүгээр дажгүй болно бүтээнэ. Тэгээд тодорхой хугацааны дараа ингээд ундаг. Тэгээд энэ үйлдвэрийн зэнийг буюу тэрсэл төвчээр унах үед одоо хоёр хос бол яаж байх хэвээр гэхээр ер нь бол одоо яг тус тустай болж эхэлдэг. Хоёр дахь бас ихтэй. Эхний хэсгээр бол ер нь баг шууд нэгэн даагаал бэлгэлээд ерөөс аяга хөнгөхөө явж ирсэн аа. Жохон хэсэг хугацаа өнгөрсөн дараа жинхэнэ 50-50 болж эхэлдэг. За миний юм бол миний юм, чиний юм бол одоо хоёулаа жинхэнэ баг маг бай юм аа гэх. Энэ жохон хүүтийн хүндийн мэдрэмж төрүүлдэг. Тэгээ одоо шил миний энэ битгий халдаараа би чинийх рүү халдахгүй. Одоо Америкт бол тэр байлны илүү өндөр тийм үү? Хувийн юмд чинь орон зайд чинь би халдахгүй. Тэр би хүн гэдгийг харуулах гэдэг. Тэгэнгүүт энийг зарим хүн энэ эмзэг тусдаг. Пөөх би ч бол хос биш юм уу? Хүүхдэл хамт байна гэг юм уу? Жаргал зовлонго хаалцсан гэг юм уу? Тэгээ би одоо ингээл цалингүй бол би ирэхээ өргөө биелүүлж чадахгүй гэхээр чи намайг хүндлэхгүй гэсэн үг үү? Тэгэл орой ороодсэн чинь манай ихтэй нэг гой гутлан зүтэн. Өө ямар гой гутлан? Өө чамд хамаагүй тий. Би өөрийнхөө мөнгөөр авсан тий. Ямар үнэтэй ингэж чамд ямар үнэтэй ингээд эхлэх юм бол нөгөө нэг 50-50 гэдэг юм шиг урт хугацаанд бол ер нь бол жоохон эсэргээрээ сөрөг одоо сэтгэл зүйч шүү. Санхүүд бол хэлбэр байж магадгүй. Тэнгүүд энэ дээр ямар одоо шийдэл байдаг вэхээр ер нь бол одоо энэ хоёр дахь үе дээр болвол нэгдсэн дээр байдаг бас. Ер нь бол анх нь уусаа тустай байсан шүү дээ. Тэг гэрсний дараа ер нь бол нэг болсон дээр. Ингэж нэг болохдоо буюу хоёулаа ингээд одоо дундын данс бий болгоод тэрэндээ хоёулаа өөр өөрсдийнхээ цалин орлыг авчиж тавиад гэр бүлийн асуудлыг ингээд шийдэж явах явцдаа би мөнгөнд яаж хандж байгаа вэ? Эхнэртэй худлаа ярьж гин үү, ярихгүй байх уу, би офшор данс хийж гин үү, хийхгүй байх уу гэдгийг батлах хугацаа гэж үүдэг. Энийг батлаад би бол эхнэртэй итгэх юм байна. Нөхөртөө бол угаасаа эргэлзэх хэрэггүй юм байна гэдэг итгэлцэл бий болсны дараа буцаа салах үе гэж үүдэг. Санхүү. Буцаад ингээд тус тустай тайван орлого нь орж ирээд нөхөрт мөнгө байж байгаа, эхнэрт мөнгө байж байгаа, хоёулаа асуудлаа шийдчихдэг. Хин нэг нэг хардахгүй, мөрдөхгүй, мөшөхгүй, тэ гомдохгүй ингээд шийдэх үе гэж байдаг. Хүссэн яагаад итгэлцэл бий болсон юм байна. Итгэлцэл бий болоогүй байхад тустай байх нь техникийн зөв юм шиг болов сэтгэлцэн үед асар их одоо хардталт одоо урам хуурлын дагуулдаг байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр хосоод анханасаа тустай байсан дээр гэдэг. Би бол юу гэж зөвлөхөөр нийлэнгүүтээ хамтдаа бүтээх хэрэгтэй нэг хэсэг. Тэн дотор нэг нэгнийхээ сул тал давуу талыг олоод итгэлцлийг бүтээсний дараа буцаа тустай болчих сайн зохин байх. Одоо шил манай ихнэр байнга миний данс руу ороод шалах болцсон.
Анх битүүрийн харилцаа нөгөө нэлээд токсик байх үед бол за мөнгө үлдсэн үлдэх юм хэд байгаа. Яг үннээ хэлдэг гэл те. Тэнгүүт чи ямар муухай би чамд ингээд тэгээд тэр ингээд худлаа ярихгүй ингээд хичээгээд байгаа чи намайг харцаар л байгаа мó гэл ингээд хэрүүл болж исэн зөндөө. Эн чин тэгтээ нэг урд нь худлаа ярьсан юм чи яах юм. Зөндөө асуудал тарьчаад тэгээд дараа нь коуч аангуудаа өөрчлөгдөж байгаа байхгүй. Өөрчлөгчөөд ахтуртал харцаар байгаа байхгүй. Тэгэхээр чи ямар нэгэн алдаа гарвал тэр зүйлийг засаад буцаад ихтгэлцэл бий болохоор бас нэг юм хугацаа орж байгаа. Энэ бол тусдаа сэдв шүү. Гэхдээ одоо энийг хоёул өөрчлөлтийн дараагийн хэсэг дээр ярив. Тийм учраас санхүү эхлээд нэгдээд дараа нь буцаад эхлээд тусдаа тэгээд нэгдээд тэгээд буцаад тусдаа болдгийг эртхэн та нар ингээд сонсчвал тайван байж болно. Дандаа ингээд хамт байгаад ингээд бүх юмаа тайлагнаад их шаардлагагүй гэж бас байдаг. Тийм учраас тайван байл гэж хэлэх гээд байгаа. Миний хувьд болохоор яг энэ Америк залуучуудын гэр бүлүүдийн зарчмыг дагаа явчихдээ. Тэр болохоор яаж юм гэхээр би ажил хийж байгаа, би тусдаа хүн, би өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, бас надад гэр бүлийн төлөвлөгөө байгаа. Тэгэхээр гэр бүлийн данс хоёулаа дундаасаа нээчи. Тэгээд тэр дансаа хоёулаа цэнэглээд явъя. 2 карттай тэр данс нь. Яг нэг данснаас гардаг 2 карттай. Гэр бүлийнхаа хэрэгцээний бүх юмыг тэр картнасаа хийн. Хувилах нь тухайн асуудын цалинтай ч юм уу хоорондын асуудал. Жишээлбэл эрэгтэй нь одоо арай илүү цалинтай байдаг бол 70%-ийг нь цэнэглэдэг. Эмэгтэй одоо найз бүсгүйч гэдэг нь 30%-ийг нь цэнэглээ явдаг. Ингээд сар болгон тэгээд тусдаа данстай иймэрхүү байдлыг их шутрах гэж үздэг юм билээ. Би энийг бол яг өөрийнхөө амьдралдаас хэрэгжүүлж явдаг байсан. Тийм. Гэхдээ таны юу гэж чинь зааварчлагыг чинь дагуулх зүгээр юм байна гэж бодогдлоо. Ер нь гэхдээ бас энэ бас байж болох хөвлбөрүүд энийг тийм. Ер нь бол тийм болно байвал зүгээр. Тэрний өмнө юу гэдэг вэ? Манай эхнэр хинд яг хэрэгтэй юмд мөнгө зарахгүй байгаа. Эсвэл нөхөр нь ямар нэгэн төлбөртэй порнографийн сайт руу орцсон, сар болгон мөнгө чарчилдаг, бие өмнөлгч авдаг. Зүгээр жишээ тийм. Тэгснээ тэрийг ингээ хилдэггүй. Тэгээд энэ бол миний хувийн асуудал. Гэт байх магадaltaй байдаг байхгүй. Яа тэр нийгэмч аягүй болоос. Би ч яа тэр олон асуудын асуудал. Тийм учраас эхлээд тэр асуудлаа шийдээд хоёулаа гэр бүл шүү. Бидний дунд итгэл үнэмшил үнэт зүйл гэж байгаа шүү. Бидний хувьд давж болохгүй хэл хязгаар гэж байгаа гэдгийг сеттингс дотор тохиргоо хийгээгүй байжгаад тэр тусгаар байх хувь хүний эрхчлөө гэдэг юм нь улам хүчтэй болоод байвал сүүл рүү нөгөө дотоод эмх зэгц агуулгын чанар гэдэг юм эрсдэл болж эхэлдэг. Тийм учраас олон асуудал сүүлдээ яадаг лээ. Нөгөө дансаа бүр үзүүлэх боломжгүй. Яа тэгэхээр энэ асуудал. Тийм учраас эхлээд энийг нэг зэгцлэх хэрэгтэй. Энийг ингээд суурийг ингээд зэгцэлчих юм бол тусдаа байх асуудалгүй. Тэгээд тэр хэдэн хувиа нийлүүлнэ. Тэр ийм нарийн имийг эхлээд одоо өнөөдөр тэрийг ярихгүй бол ирээдүйд гарах асуудал ер нь тэнцээс л эхэлж байгаа юм. Би ингээл дүүтэй мөнгө шилжүүлээ л шил. Тэгсэн чинь эхнэрийнхээ дүүд өгөөгүй. Энийг манай эхнэр мэдвэл гомдсон шүү дээ. Тэгэхээр чинь ийм тэнцвэртэй санхүүгийн төлөвшил бий болоогүй байхад бүх юм тусдаа, бүх юм өөрийнхөө шийдээд байна гэдэг нь ерөнхийдөө ирээдүйд хэрэлдэх маргах маш олон асуудал энд тэнцээс эхэлдэг. Тийм учраас ер нь бол асуудал маань ингээд одоо шил хэдийгээр миний мөнгө ч гэсэн тусдаа байгаа ч гэсэн би бол одоо шил ийм арга хэрэгэлдэг байхгүй. За би жишээлбэл одоо үнэтэй юм. За яг мэдээж нэг одоо $100,000-өөс доош өдөр тутмын кофе цайны төлөө зөвлөлдөх шаардлага байхгүй. Ямар нэгэн хүүхдтэй үнэтэй юм авч өгөх, пад, компьютер, эсвэл ямар нэг юм болоод заавал одоо мэдүүлдэг. За энэ дээр хоёулаа юм хөрөнгө оруулалт хийх үү? Чи юу гэж. Тэгвэл манай ихнэр хэдийгээр миний мөнгө ч гэсэн үгүй ээ. Бид хоёрт одоо илүү том зорилго байгаа учраас энэ удаа ингэж 5-6 саяар яхав. Хүүхдэд ийм юм авах ч тохиромжгүй гэж бодож байна. Тэгвэл хэдийгээр миний мөнгө миний даасанд байгаа ч гэсэн би хамт амьдарч байгаа хүнийхээ нэгдсэн шийдвэрийг сонсоод тэглэгээ авах хайртмын тэгвэл би энэ канселтлаа гэж ингэж нөгөө тэр харилцааг эрүүл авч явах тий смут явж байна тий. Тэгэхгүй бүх юм нууц би олж байгаа юм чинь би өөрөө зарцуулна чамд ямар хамаатай мэддэг хандлага илэрхийл юм бол энэ чинь хос биш болчих шүү дээ. Тийм. Тэгээ түрүүн бас нэг асуулт энэ их чухал асуулт. Одоо ялангуяа бидний үеийнхэн бол эмэгтэйчүүд их сургуульд ер нь тухайн үед айлуудад 3 хүүхэдтэй айлын 2-ыг ч юм уу сургууль сурах боломж байсан шүү дээ. Ихтэй сургуулийг ярьж байна те. Одоо л өөр болсон. Бүгд л их сургуульд явж байна те. 2-3 их сургуульд явж байгаа гэдэг шиг те. Тэгэхээр маш олон гэр бүлүүд бол хүүгээ их сургууль сурахгүй одоо коллежид өгдөг ч юм уу. Эсвэл октоудаа голдоо ихтэй сургуулиудад өгөх ийм үед байсан. Гэр бүлийн боломжоос шалтгаалж байгаа асуудал шүү дээ. 90 оны юм ярьж байна те. Тэгээ энэ үед бол октод ихтэй сургуулиуд 2000 оны их үед
ингээд ихтэй сургуулиудад голдуу явдаг байсан. Тэгээд одоо зах зээл дээр яаж юм гэхээр маш олон компани захирлууд бол эмэгтэй захирлууд удирдах түвшний ажиллаж байна. Ер нь л боловсралтай болчих эмэгтэйчүүд. Зөвхөн Монголд биш шүү. За тэгээд энд юу болж байгаа гэхээр ганц бие эмэгтэйчүүд өндөр боловсралтай мундаг компани захирал маш сайн мэрэгчлээ болсон мөртлөө гэр бүл нь ийм хөндий хөдөлгөөн амьсгалтай эсвэл ганц бие эмэгтэйчүүд байдаг болсон. За тэгээд түрүүчээ ярьсан орлого бол дийлэнх гэр бүлүүд бол одоо эмэгтэйчүүд нь илүү орлоготой байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ямар эрэгтэй хүн чинь өөрөө сүгийн манлайлагч амьд зүй тогтлоо өгд тийм үү. Тэгэнгүүт гэр бүлд нь илүү санхүү энэ орчин үед чинь хүч павер болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр санхүүг одоо жишээл хуучны эртээр байхаар эмэгтэй нь гарч яваад ан антаа агнаад ирээд гэртээ авчираад байна тийм. Тэгэхээр илүү гэр бүлдээ санхүүгийн шийдвэр гаргалтуудыг эмэгтэйчүүд хийх гэдэг, сүргийн манлайлалыг эмэгтэйчүүд хийх гэдэг гэр бүл дотор энэ юу ямар асуудал үүсээд тэгэхээр нөгөө эрчүүдэд өөрөө өөртөө итгэл тэр харизм халаад өгье. Бодоолгоё гэдэг тэр баланс нь алдагдаж байна уу да. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд илүү орлоготой байгаа үед энэ гэр бүлийн харилцаанд ямар өөрчлөлтүүд гарах магадaltaй вэ? Яаж энийг аврах вэ? За энэ дээр яг нийгэм ингээд хит туйлширсан байр суурьтай хүмүүс олон болж байгаа. Эрчүүдийн эрх зөрчигдөж юм ч гэдэг юм те. Нэгэнт үүссэн нийгмийн бодит нөхцөл байдлыг эсэргүүцэх одоо бид нар тийм ярих одоо ашиггүй байхгүй. Чиний хэлж байгаа 2000 оны үед чинь 90 оны сүүлээр хүүхд охтуудаа хөрөнгө оруулсан ээж аав буруушахгүй. Гэхдээ нийгэмдэр энэний үр дүнг нь хүртдэг л байхгүй. Одоо тэгэл хэдүүлээ хүртэл хэдийн эрчүүд өөртөө итгэл унаад байгаа мэн л та ингээл. Тэ боловсралтай тэ санхүүгийн одоо чадамжтай бүсгүүчүүд гарч ирсэн. За тэгвэл одоо энэ үед яах ёстой вэ гэхээр одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн гэхээс илүүтэйгээр ялгаагүй адилхан. Эрчүүд хүчрэг байгаад байгаа үед эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд нь бас асуудал үүсдэг. Одоо хүүхдээ гаргаад гэртээ суугаад байвал хүний хувьд нь ч бас асуудал ордог. Нийгэмшгүй болчихдог. Тэ эрэгтэй хүн ч гэсэн адилхан. Тэгэхээр энийг хэдүүлээ сэтгэл зүйн талаас нь ойлгож мэдэх бидэрт мэдлэг хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо шилбэл нэгэнд эхнэр нь өндөр боловсралтай тэ их хэмжээний орлоготой байхад энэ чинь уул нь муу үр дүн биш аахгүй. Одоо уул нь сайн. Одоо энийг одоо менеж хийж энийг зөв удирдахын тулд надаас одоо юу хэрэгтэй байна? Боловсрал бас харилцааны ур чадвар хэрэгтэй. Тэнгүүт эний чинь ийм одоо скил байхгүй ээжиж гомдох, тоних, хүчирхийлэх, эсвэл зүхтаах гэдэг ийм ерөнхий одоо сэтгэл хөдлөлөөр энэ нөхцөл байдалд хандснаас болоод гэр бүлээс салаад байгаа байхгүй. Тэгээ одоо яхаа эхнэр нь ингээд энэ харилцааг авч явахын тулд ядуу болох хэрэгтэй юм уу? Одоо эхнэр нь энэ харилцааг авч явахын тулд захирлаасаа татгалзах хэрэгтэй юм уу? Үгүй шүү дээ. Тэгвэл энэ хоёр хосод нэг сорох хэрэгтэй юм байна. За энийг бол би бүр детальчлаад зааж өгвөл болж байна. Одоо шил надад ийм үйлчлэл шүү дээ. Хит байсан. Эмэгтэй нь өндөр чадамжтай, нөхөр нь жоон асуул. Тэгээ энэ дээр эмэгтэй ч өөрөө энийг яаж менеж хийх мэдэхгүй байсан. Тийм учраас нөхөртөө ингээл дураар нь ингээл машин тэр ингээл мөнгө төрг өгөөдөөсөн чинь нөгөөт нь бүр болохгүй болоод тэнгууд буцаагаад аваад тэгэл ийм амар сонио харилцаа байсан гүтээ. За дахиж энэ нөхөрт ер нь мөнгө өгөөд хэрэггүй юм байна ч гэдэг юм. Ийм буруу дүгнэлт хийсэн. Тэнгууд нөхөр нь яасан гэхэд покер тоглоод ирсэн. Ягаад тэгэхээр нөхөр бодож шít. За энэ би мөнгөтэй болохгүй л энэ хатмууд, энэ хүүхнүүд намайг бүр одоо хүн гэж одоо бодгоо байлаа. Тийм учраас би одоо богино хугацаанд мөнгө олъё. Богино хугацаанд мөнгө олохын тулд би ингээд солонгос явж ажиллахгүй. Өөрийгөө зовоол тэгэхгүй би одоо форекс хийн. Хин форекс руу орчин заяа. Иймэрхүү ирж байна. Ягаад тэгвэл гэртээ компьютер сууж байгаа ингээд хөнгөө ингэж байж байгаа. Тэгээд их мөнгө олчих шүү дээ. За зарим нь бейт руу их хэмжээгээр дундж байна. Дээрээс нь тоглоом. Тий. Ягаад тэгэхээр цаадуул чинь богино хугацаанд ирчүүч юм бас яг нэг тиймэрхүү систем ойлгохтой чадвартай л та. Одоо энэ одоо хөрөнгөний зах зээлэгч гэдэг юм уу энэ боцоод ингээд ерөнхий эрсдэл дуртай. Яг бол цосонд нэг тийм байгаад байна шүү дээ нэг юм. Энийг энэ дээрээ суурлаа цаадуулчаа ингээд ийм юм хийж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг учраас айгүй иймэрхүү тал руугаа хэлбэж орох нь их. Ерөнхий гараад компани байгуулад бизнес санаачлаад явдаг эрчүүд нь цөөхөн ийм богино хугацааны ийм одоо эрсдэлтэй юм руу орох нь илүү өндөр байна. Тэгэхээр энэ нь одоо шийдвэл хүмүүс бейт дээр ямар их ингээд одоо мөнгө алдаж чинь тийм ямар их одоо мөрөдө тоглоом ямар их одоо форекс сурах гэж нэг л одоо арилжаанд ороод хідэн тэрбумаар нь алдаж чинь
Энэ бүхний цаана яг юунд дахиороо тэр хөрөнгөний зах зээл буруутай юм бол би үгүй. Энэ ч угаасаа эрсдэл өндөртэй салбар. Харин энд нэг юм байгаа. Чиний одоо өнөөдөр хөндөж байгаа сэдв буюу нөгөө хосын харилцаанд асуудал байгааг нийгэмдээ гарч байгаа бодит үр дүнгээр тодорхойлох хэцүү. Гэтэл яг үндэ санхүүгийн сэтгэл зүйн дарамттай нэг залуу сууж байгаа юм. Яаж мөнгө болгох вэ? Богино хугацаанд. Гэтэл энэ нь эхнэр нь хангалттай мөнгө болж яхад энэ залуу тэгж их эрсдлэх хэрэг байсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Нэг л тал шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь бол ингэ тэнгуүтээ нэг залуу ирж авахгүй. Замрааха би саллаа. Яагаад гэсэн чи манай хадмууд намайг хүндлэхгүй хүн гэж бодохгүй тийм учраас би явж мөнгө хийн. Тэгээ мөнгөтэй болоо эргэжээд гэр бүлээ аварна. Тэгээ би хэлсэн байхгүй. Гэр бүлийн харилцааг мөнгөөр зэсдэг юм аа. Гэр бүлийн харилцааг харилцааны ур чадвараар зэсдэг. Өөрийг мөнгөөр шийддэг. Чи харилцааны асуудлыг мөнгөөр шийднэ гэж бодоод байна. Энэ бол зөрүүтэй ойлголт шүү. Тэгээд чи одоо хадам ээжээр хоол хийлгүүлж идээд хадам аавынхаа үрт хэвтдэг тэр чадвар суралцах хэрэгтэй. Мөнгөгүйгээр шүү заяа. Нэмэлт орлого олж ирэхгүйгээр хадам аавгаа цаашаа гэж хэлдэг. Тий одоо ээжээ хоол гэж хэлэнгүүт орон дээр хоол ирж байгаа хэрэгтэй. Энэ бол харилцааны чадвар. Тий. Энийг сураагүй цагт хүн үргэлж өөрийнхөө мөнгөгүүдээр эмзэглэдэг, боловсролгүүдээр эмзэглэдэг. Манай гэр бүл одоо тий удам угсаа тийм сайн биш байсан учраас намайг хүндлэхгүй гэж бод яг үндэ тийм биш. Магадгүй тэр фактуудыг одоо тодорхой хэмжээний хувь нөлөөлөв жишээл одоо ажилгүй байвал хинч энийг л үнсээд байхгүй шүү дээ. Ажилтай байх хэвээр тодорхой хэмжээний орлого авах шичих хэвээр. Гэхдээ энэ нь үсрээл 30%. Энэ шалтгаан. 70% нь өнөөдөр чиний ээжтэйгээ ярьж байгаа, эхнэртэйгээ ярилцж байгаа, зан төлөв, сэтгэл хөдлөл. Магадгүй эхнэрийнхээ одоо шил би манай эхнэр ч гэсэн санхүүгийн үед давмгай ийм хариуцлагатай улирал байдаг. Бизнесээ өөрөө гардаж байгаа. Тэнгүүт би юун дээр гомддог гэсэн хэлэхгүй. Наast мөнгө хэрэгтэй гот. Хэд хэрэгтэй. Яах чам. Тэнгүүт шууд ийш нэг юм ингээл унаа явчихна. Яа, би чи хүн штэ те. Чи надаас юунд хэрэглэх чам? Хэд хэрэгтэй ингэж асуух шаардлагагүй. Зүгээр миний өдөр тутмын ингээм юм санаа тавьчих болохгүй юм те. Гээл шууд хэрүүлэх хэлдэг гэсэн. Жишээд одоо би машина анслуулах гэдэг тэнгүүт манай ихэр хэд болох уу гэдэг юм. Гэхдээ чи тэгээд 355,900 яг 355,900 уучлаарай би одоо тэгээд зам дугуй харуул яах вэ гэд одоо ингэ тэнгүүт манай эхнэр эмэгтэй хүн болохоор эмийг яг ингэ нөгөө яг л өгсөн тоогоор нь ингэж ойлгох гэдэг. Ирчүүд бол ерөнхий гэж багцалж ингэж ойлгох ингэж яах. Тэгш тоо моо шилжүүлчих гэдэг. Тий. Нэг 999 их юм бол те сая хийдэг ч юм те. Одоо хүн ингээд нэг талханд явуулах та хүүхдээ нэг 2600 биш те 3000 төгрөг өгчдөг хүүхэд нь 100 төгрөг чихрээ ойдчихсан юм те. Эрэгтэй хүн тийм байхгүй байгаа нь намайг бүр ингээд галзуурладаг гэсэн. Тэгээ би чи ер нь бол нөгөө 7 жил хамт амьдрахтаа салыг шийдсэн байна. Тий. 2 хүүхэдтэй болсон. Эндээс болсон өөр юм байна. Энэ одоо нөгөө 100% шалтгааны чинь бараг нэг 25-30%. Одоо чи тэр хэлсэн шүү дээ. Мөнгөтэй холбоотой зөрчил хосын харилцаанд нэлээд том байр суурь үзүүлдэг. Гэхдээ олон асуудлыг асуудлыг 100% гэж үзэх юм бол нэг хэсэг нь яг мөнгө байхгүй. За хэдүүлээ өндөр 5 л хуваачил та. Харилцааны асуудал байна, тий. Бие махбодын асуудал байгаа юм байна, санхүүгийн асуудал байгаа юм байна. Ажил карьертай холбоотой асуудал байгаа юм байна гэдгийг хэдүүлээ 5 хуваачил. Тэгээд аль нь минийх дэнд өндөр илүү асуудал үүсгээд байна. Тэгээд би ерөнхийдөө бол энэ зүйлийг онлын хувьд мэдэхгүй амьдралын туршлага байхгүй, эерэг шийдэл байхгүй учраас би юу шийдсэн гэхээр би ер нь санхүүгийн хувьд бол маш буруу юм хандлагатай боловсролтой хүнтэй суудсан байна. Салъя. Тэгж явж байгаад нөгөө коуч ментортой болоод эргэж ирсэн байхгүй. Тэгээ эргэж ирэхдээ би чинь мөнгөтэй болоод ирээгүй. Зүгээр скиллтэй болоод боловсролтой болоод яаж тэмцэх ёстойг ойлгоод ирчихэж байгаа. Тэгсний дараа заавал би одоо эхнэрээс өндөр орлоготой байх албагүйгээр тэр хайр хүндэтгэлийг авах чадвар суралцсан гэсэн. Одоо хоёлаа яг өндөр орлоготой тэр бүсгүүчүүд те манлайлагч бүсгүүчүүд байна шүү дээ. Тэр өндөр орлоготой болсон тэр хүмүүсийн бурууш, тэр хүмүүсийн мундих, тэр хөдөлмөрийнх, тэр олон хичээлүүдийн таскуудын ард гарсных, тэр байгууллагад олон цагаар ажиллаж туршлага хөрвүүлснэх, санхүүгийн менежменттэй байж хөрөнгө оруулалт хийж бизнесээ босгосных байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ бүсгүүчүүд гэхдээ хүн мөнгөтэй хэдүүлээ бодит амьдрал дээр буулгаж яг ингээд хажуу ялгаа өөрсдөө найз нөхдөд гэр бүлүүдээ ингээд харахаар мөнгөтэй эмэгтэйчүүд яг үндэ яадаг вэ гэхээр жоохон дээрлгүй хандах гэдэг хүндтэй. За манай одоо 8 чи ихчнэр байна. Нөхрүүдийгээр кучкар болгоцсон тий. Тэгэл ингээл юмаа зөөлгөөр зайлуул нөгөө жолооч болгоцсон. Загнаал нэг хүүхдтэйгээ харьцаж байгаа юм шиг, дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг. Бүр нөгөөх нь ингээд бүр ингээд салханцсан ингээд ингээд явж идэг штеп бүр нэг нөхөр нь муу юм уу биш юм уу ажилтнаа юм уу
гэж харахаар тэгэхээр ингэж болох юм уу гэдэг асуултыг манай лидер бүсгүйчүүд өөрсдөөс асуугаад гэр бүлийн харилцааг баланслах аварч үлдэх дээр нэгт хоёрт за яах вэ энэ үеийн л энэ залуугийн хувьд дөнгөж сургуулаа төгссөн штэ дөнгөж энэ хаан банкад ороод 3 жил болж байна тэ одоохондоо л юм байгаа штэ бизнесээ босгох гээд дөнгөж эхэлсэн гарааныхаа шатан дээр явж бараагаа татсан мөнгөгүй хитэн сар байна гэдэг ч юм энэ тал дээр нэг жоох уужин хандаад жоохон гэр бүлийнхаа энэ харилцааны балансыг хадгалах тал дээр та юу гэж л яг энэ бүсгүйчүүд тандж. Амт хүний төсвөр төвчээр хязгаартай. Тэг хизээж тэгэл нөгөө жолооч болоод насаараа явдаггүй байхгүй. Нэг л өдөр дэлбэрнэ тий. Нэг л өдөр уун, нэг л өдөр өөр айлт хонон тий. Нэг л өдөр та хоёр сална штэ. Цухтаачдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд зөв цаг хугацааны л асуудал байхгүй. Тийм учраас заавал ийм хүнд байдалд ортол нь одоо явахын оронд жишээл магадгүй одоо яг бит хоёрын саяны ярьсан жишээ бол магадгүй нэлээд хэдэн жилийн өмнөх нийгэмдэр харсан эффект л тийм. Гэхдээ одоо арай жоохон боловсралтай одоо арх удаг эмэгтэйчүүд их болсон байна. Арай жоохон баян, арай нэг жоохон брендлэг, боловсралтай, соёлтой харагдаж байгаа ч их соёлтой дээрлэх болсон байна тийм. Их соёлтой одоо шоугчд болсон байна тийм. Их брендлэг тийм ганган одоо архичд болсон байна тийм. Тэгэхээр иймэрхүү эффектүүд ингээ нийгэмд гарч ил хэрэгтэй эмэгтэй айл тал дээр. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө одоо жишээлбэл би ингээ хэрэгтэй юм чи хангаад өгчөөд ахад чи юундаа маяглаад байгаа юм бэ? Чи юундаа ингээд готорч мутраад тийм. Ингээд одоо шилчгнаад идэм бэ тийм. Ингээл одоо ингэж хэлж штэ нэг яа. Тэгэд би чи ингээд юугаар ч хамаа дутаагаагүй байна. Гэтэл энд юу байгаа вэ гэхээр манайхан нэг зүйл ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүйн хэрэгцээ гэж нэг чухал юм гэдэг. Тэгээ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нь өөрөө одоо шил мөнгөтэй холбоотой ярих юм бол би заавал ажил хийгээд мөнгө олоод энийгээ захиран зарцуулах тийм сэтгэл зүйн одоо үндсэн хэрэгцээ гэж байдаг. Энэ хэрэгцээг нь дарангуулад хэн нэгэн хүн ажил хийхгүйгээр одоо шилбэл тэр гэр бүлийн одоо орлогыг өгөөдэвэл энэ хүний сэтгэл зүйн өөрөө гэмтэж эхэлдэг. Тэгээ гэмтээд эхлэхээр тэнцвэргүй хариу үйлдэл гаргаж эхэлдэг. Хэрүүлүүддэг ч юм уу, гомддог ч юм уу. Ийм суур мэдлэг бидэрт хэрэгтэй байна. Жишээ нь одоо заавал эхнэр ч юм уу нөхөр нь ингээд бүх мөнгөө дансанд байлгах нь хамгийн одоо том асуудал биш. Миний дансанд мөнгө байлаа. Эсвэл манай эхнэрийн дансанд мөнгө байх нь хамгийн том асуудал биш. Хамтын шийдвэр гэдэг юмыг одоо нөгөө hard skill одоо hardware-ийн тухай яг мөнгөний тухайд үл ярих болчих. За мөнгө төр дундын дансанд өнөө хоёр тустай хамгийн том асуудал юм биш. Жишээлбэл одоо манай найз бид тэр хамт бизнесийн хамтрагч байлаа гэж бодоход би бүх шийдвэрийг гаргаад байвал энэ хүнд бизнесийн одоо эзэн гэдэг мэдрэмж байхгүй болж эхэлдэг. Энэ сэтгэл зүйн хэрэгцээ байхгүй. Мөнгөтэй холбоотой сэтгэл зүйн хэрэгцээ. Тэр ийм сэтгэл зүйн хэрэгцээ, үндсэн хэрэгцээг ойлгоогүй байхад хизээч гэр бүлээс хэрүүл, гомдол, үл ойлгос салахгүй. Тийм ч бас би одоо юу гэж хэлэх гээд нэхэд нийт гэр бүлийнхаа төсвийн нэг 20-30% боловсролт хөрөнгө оруулахгүй мөн. Тэгвэл нөгөө бидний мэддэг диплом биш ээ. Бидний мэддэг нөгөө одоо ганцхан ном худалдаж авах шээ. Одоо бид нар яг тухайн асуудлыг шийдэхэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг тийм төсөв байна уу? Би одоо лекц унш болондоо хүмүүс асуудаг. Сард нэг 2 саяас дээш одоо өөртөө гэр бүлдээ бизнестэй зөвлөгөө авдаг хүмүүс л гараа өрөх хөхөд 100 хүн дотор 1-2 хүн л өргөж байгаа харагддаг. Тэгэхээр чин тэгсэн ирнэ сард саяас дээш төрний иргэн төлөлтөд зээл төлдөг хүн байна гэхэд бараг 90 орчим хувь гараа өргөдөг. Тэгэхээр энэ чинь юунд анхаарч нийгэм нийтдээ одоо ийм материалын зүйлс хөрөнгө оруулалт хэрнээ энэ зүйлсийг удирддаг сэтгэл удирдлагын систем руугаа үндсэн тархилуугаа хөрөнгө оруулдаг. Боловсрол гэдгийг ганцхан хөрөнгөний зах зээлийн тухай ойлголт, бизнесийн онол одоо тийм л гэдэг юм ойлгоцсон. Гэтэл үнэндээ энэ харизм гэж шийдвэр хэллээ. Харизм юунаас гардаг мэдгүй. Өөртөө итгэл, дотоод тодорхойлолт, эрүүл сэтгэл зүгээс хүчрхэг харизм гарч идэг. Энэ бол жүжиг биш байхгүй. Энэ бол дотоод сэтгэлийн гаднах илэрхийлэл харизм болж гарч ирдэг. Тэр гол үндсэн тэр үндэс рүүгээ хөрөнгө оруулахгүй зөвхөн харагдах байдал руу ур чадвар руу одоо тэрийг хөрөнгө оруулж байгаа боловсролт хөрөнгө оруулж байгаа ойлгоцсон. Энэ чинь academic боловсрол soft skill гэх хоёр юм байна шүү дээ. Тэгээ над дээр чинь нэг юм нэмж хэлэхэд ер нь манай бүсгүйчүүд нөхрүүдийн найз залуучуудаа нэг жоохон дэмжиж хэрэгтэй сэтгэл зүй талаас нь. Эрэгтэй хүн бол яг юм өөртөө итгэл дээрээ тавьсан цас таглаад өй хэцүү үедээ бол бас аюу мундаг хөдөлж чаддаг
ачаал дааж чаддаг. Яг үнийг хэлгээд бас эрчүүдийн ачаал дааж чадвар эмэгтэйчүүдийнхээс бол яг энэ харизм буцалдсан тий. Ингэцэн үедээ бол үнэхээр өндөрсдөг. За тэгээд гэр бүлээ ер нь бол би чадна гэсэн эрчүүд л гоё авч байгаа юм шүү дээ. Тэгэхгүй тэгэл нөгөө химлүүлсэн өчтөр орой жонго их нэртэй загнуулсан. Тэгээд нөгөө нөхөр өглөө ажил дээрээ очиж байгаа шүү дээ. Ямар өөртөө ихтэй тэр хурал дээр шин төслөө танилцуулах. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн дэмжлэг бол ялангуяа сэтгэл зүйн дэмжлэг бол айгүй хэрэгтэй. Тэгээд бас нэг юм байна. Хосууд энэ нийгмээс авсан манай өнөөдрийн подкаст маань бол нийгмийн сэтгэл зүй чиглэсэн юм подкаст байна. Нийгмээс авсан энэ энерги, муу энерги гэх юм уу? Энэ стрессийг тийм хамгийн ойр дотныхоо хүнд гаргачих гаддаг. Их нэртэй ч юм уу, нөхөртөө ч юм уу, хүүхдтэй ч юм уу, ээжтэй ч юм уу, бүр сайн найзтай хүртэл гаргах гаддаг. Хамгийн сайн тавцсан хүндээ хамгийн муухай зангаа гаргах гаддаг. Энэ нөгөө энерги буцааж дамжуулах гэдэг чинь энерги чи өөрөө орж ирсэн гарах ёстой. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцааг нийгмийн одоо энэ дарамт сэтгэл зүйн байдлаас тусдаа ингэж авч явахын тулд сэтгэл зүйн ямар юм хаалтууд хэрэгтэй гэдэг. Тийм. Ер нь бол нөгөө гаднаас орж ирж байгаа дарамтыг хүлээж аваад тэрийг нөгөө одоо боловсруулад зөв хариулт болгоод үзүүлэх хэрэгтэй байхгүй. Ер нь бол тарих тэгж ажилтдаг. Гэхдээ нөгөө боловсруулдаг хэсэг дээрээ жоохон алдаа заадаг. Тэр нь юу гэхээр одоо шилбэл чи над руу муухай хэлэнгүүт би ороод гэр бүл рүү хуурлаа. Энэ хоёрын гол дуул нэг өөртөө ажиллах хэрэгтэй нэг цаг байгаа шүү дээ. За энэ дээр ер нь бол энийг бол одоо хувийн цаг гэж нэрлэдэг. За тэгээ энэ хувийн цаг эхлээд яаж эхэлдэг вэхээр заавал 3-4 хүнээс тусламж авснаар эхэлнэ. За бид нар бол одоо өөрийгөө дасгалжуулах систем аргачлал бүтээсэн. Жишээлбэл өөр төрлийн ажиллах хэрэгтэй. Жишээл би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өдөртөж сурахгүй бол гэр бүлийг өдөртөх ямар ч боломж байхгүй. Ядвал би орол ууралчин. Тийм учраас тэнтэгэл асуудал үүсгэж байгаа байхгүй. Тийм учраас би энэ уурлахаасаа өмнө өөр төрлийн ажилтдаг системийг бүтээх хэрэгтэй. За би бол жишээлбэл одоо гэр бүлээ алдаад эргүүлж олж авсан. Эргүүлж олж авах үндсэн шалтгаан өөрөө суугаад өөрийгөө тасалжуулсныг үл тийм биш. Үнэхээр чадахгүйсэн. Ядвал мэдлэг байхгүй, туршлага байхгүйсэн учраас шууд мэргэжлийн тусламж авсан. За тэгэхээр одоо хэдүүлээ ер нь бол одоо цаашдаа гэр бүл, бизнес, карьерийг амжилт санхүү ч гэсэн эдийн засгийн хувьд ч гэсэн доктортой авч явъя гэж бодож байгаа бол бидний шийдвэр гаргалтын тунд заавал нэг одоо баазыг бий болгох хэрэгтэй. Тэр нь одоо зөвлөгөө авах, зөвлөлт эхний төвшөнд. Хоёрдугаар төвшөлгөө тэр нь өөртөө гаргах чанартай цагийн бий болох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо эрт туссан хүнийг үзнэ гэдэг. Энийний үгийн цаана хэд хэдэн гол агуулга байдаг. Тэр жишээ нь босоод хүүхдүүд ихнэрүүд чинь бужигч эхлэхээс өмнө чи өглөө босоод өөрийнхөө сэтгэл зүй тий одоо сонссон сөрөг мэдээлэл энэ бүх юмнасаа өөрийгөө хамгаалах тэр одоо тохиргоогоо хийх хэрэгтэй гэдэг. Ганцаараа байхдаа энэ цагийг одоо хийх энийг бол өөртөө цаг гаргах гэж хэлж байгаа. Тэгээ гэр бүлдээ цаг гаргах гэж хэлж байгаа. Гэр бүлийн цагаас илүү чухал цаг нь өөртөө цаг гаргах байхгүй тэр юм бол. Одоо бид нэг яаж хурдан богино хугацаанд нөхөх вэ? Туршлагатай хүнээс зөвлөгөө авах. Мэргэжлээс. Тэгээд тулгымцсан асуудлыг шийдсэний дараа энэ дээр өөрөө ажил сураарай. Өөрийнхөө одоо сэтгэл хөдлөлийг менеж хийж сурах хэрэгтэй. Тэгээд маш олон уран зохиол, түүхийн явц тарах юм бол амжилттай олон жил өдөрсөн хүмүүсийн хэд хэдэн юм шинж тэмдэг ажиглагддаг. Нэг нь өдрийн тэмдэглэл байсан. Хуучин бол нөгөөх нь одоо ямар нэгэн шашинд итгэдэг хүмүүс байсан. Одоо нэг суудаг, бясалгадаг, залбирдаг тийм дотоод тэр сэтгэл зүйн хэрэгцээг хянах чадвартай байсан. Зарим нь одоо Монте Кристо хүн бол шоронд ментортой болцсон тийм. Заавал нэг юм байсан байхгүй. Нельсон Манделад бол итгэл үнэмшил байсан. Амьдралын маш хүчтэй зорилго байсан. 27 жил шоронд өөрийгөө бэлдсэн. Бэлтгэл ажил нь 27 жил, гараад ажилласан ажил нь маш богино хугацаанд өмнөд Африк ерөнхийлөгч болсон. Тийм. Тэгэхээр чи энэ дээр нэг өөртөө ажиллах цагийн чанарыг нэмэгдүүлсэн дээр. Тийм. Одоо энийг бид хаана нэх гээд байгаа гэхээр найздаа л очиж ирж байгаа байхгүй. Тэгвэл найз нь ямар даварцсан хүн байна. Салаач гэдэг. Тэр найзуудын зөвлөгөө ер нь дэмий шүү бараа. Би хөөхөн, найзууд хөөхөн шүү. Найзуудтай би яагаад дэмийгээд хахаар багшаа ингэж ойлгоод байгаа. Найзууд биш үү? Би очоод найздаа өөрийгөө өмөржил ярьдаг байхгүй юу? Яг үндэ тэр сараа очоод найздаа өөрийгөө өмөржлээ. Тэгээд ах юм. Тэнгүүт нөгөө багын найз чинь
өмөрсөн талаас нэг талаас нь сонсож байгаа ш. Нөгөө талдаа бас яатсан ч юм гэлээ. Нөгөө тулгаач ч бас очиод найзуудаа мань чи ингэж гэ бид нар нөгөө шодрог өмнөг хайгаад идэг штэ тий. Дэнсэлгээд идэг штэ. Биний буруу юм бэ гэх гээд идэг штэ тий. Яг ингээд кино үзэж байгаа юм шиг яг тэр харилцааг тэр 30 минутын маргааныг дэлхийн нийтээр хүн төрлөختөн ингээд үзсэн бол альнийхан зүг байх байсан юм лээ тий. Тэр шиг тэгэхээр өөрийгөө өмөрж ярьсан яриандаа зөвлөгөө аваад тэр зөвлөгөөгөө дагна гэдэг бол үнэхээр жинхэнэ харилцаагаа алах тийм амар балаа зүйл шүү. Тийм учраас зүгээр одоо бид нэр энэ шинжлэх ухаан гэр бүлийн менторууд гарцсан байна, лайф коуч нар гарцсан байна, сэтгэл зүйчнэр гарцсан байна те. Олон улсад бол яадаг вэ бүр хосууд ингээл байнга очдөг шүү дээ. Зүгээр ахт нь хүртэл очиод нэг битээр ойрд ингэж байгаа юм байна. Битээр хэвэн байгаа шүү гэдгээ ярьдаг те. Асуудал үүсчих юм бол үүсгээд дээ шүү гэж ярьдаг. Тэгээд ингээд цуврал байдлаар яваад байдаг шүү дээ те. Төрөвчийн таны яриан дундаас нэг асуулт гарч ирсэн. Бид хоёр ингээд завсарлага авсан гэж шүү дээ. Энэ завсарлага авах гэдэг ойлголт Монголд баг байдгүй. Азийн соёлд баг байдгүй юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр Америк, Европод бол айгүй we need a break гэдэг шүү дээ. Нэг жоохон эвгүүтэд ирэх юм бол те. Сквал нэг жоохон үйл ойлголцол ихсээд ирэх юм бол ч гэдэг юм уу. Эсвэл яг engagement хийхийнхаа өмнө ч гэдэг юм уу. Айгүй харилцаа гоё байсан ч гэсэн break авах үед шүү дээ. Тэнгүүтээ за тийм ээ чи үнэхээр чамд хэрэгтэй байна уу? Тэгээд ийм харилцаагаа 3 сар ч юм уу те. Тусдаа амьдрах ч гэдэг юм уу. Тэгээд тусдаа амьдарч үзээд бие биенийхээ орон зайг санаад үн цэнийг эргэж ухаарад тэгээд буцаад ингээд бүр улам анхных шиг юм гоё бие бинийгээ сандсан тийм халуухнаар нэлдэг. Зарим нь бол тэр чигээрээ тэгээд салаа явчихдаг. Зүг зүгээр явж байгаа хоёр хүнд одоо ийм зүйлийг санал болгож байгаа эрсдэлтэй байдаг. Үнэхээр одоо бүр тэртээ тэргүүл салж яхад за одоо тэгвэл хэсэг тустай бай гэж хэлэх юм бараг аврал болдог. Тэ энэ чинь айгүй мэдрэмжтэй сэдв байхгүй. Би бол брейк авч исэн гэхдээ манай ментор болохоор битэрийг тусд нь олон сар байхыг зөвлөөгөө. Битэр бүх ажил, хариуцлага бүх юмнаас ингээд салаад оройн хамт хоёулаа нэг гэрт байна. Гэхдээ өдөр нь хоёулаа тусдаа ментор зөвлөхөдтэйгээ уулзаад ялцаа сэтгэл зүйн асуудлуудаа шийдээд оройн хамтдаа хоолундаа идсэн. Өглөө нь гараад тусдаа ингээд одоо яг өөрийнхөө зөвлөгөө сургалтуудыг аваад ингээд нэг 3 сар болж байж гэрэлтийн дарааш болсон асуудал төр бол ингэж бол зөвлөгөө. Өмнөх тэр бол одоо түрүү салсан гэж хэлсэн бол энэ бараг бүтэн жилийн процесс одоо ер нь бол сална гэж бүр шийдээд ингээд одоо тусдаа байсан. Энэ бол эрсдэлтэй одоо тусгаарлалт байсан. Энэ үед асуудал алдаа гарах аюултай байхгүй. Тэгтэл магадгүй ингээд өссөн үсээг нэг нь ээж дээр очсон, нэг нь гэртээ ганцаараа ч юм уу те ингээд байгаад 1-2 сар үргэлжлүүл энэ тусдаа байх хугацааг бид нар аяг үр дүнтэй зүй юм дээр хийх хэрэгтэй. Ялангуяа арх уухгүй байх. Өөртөө байх. Тий. Эн чинь нөгөө өөр хүнтэй харилцаагаа харьцуулж үзээрэй гэж өгж байгаа завсарлага биш байхгүй юу? Эн чинь өөртөө дүгнэлт хийгээд нэг гэр бүлийн өдөр тутмын ажлаас нэг төрхөн тусгаарлагдаад нэг ээж дээрээ очиод нэг хайрлуулад, амраад, унтаад, тэнхрээд тий харилцаандаа нэг анализ яг зөв харилцаагаа сайжруулахын тулд хийж болохос биш. За одоо нэг өөр хүнтэй сар амьдраад үзье ямар ах нь гэж өгж байгаа брейк биш байхгүй. Тэгэхээр энийг л одоо зөв ойлгож хийхгүй бол за ер нь бол жоохон пауз аваад тусдаа амьдраад иргий зөвлөхтэй их учир шалтгааны зөв тайлбарлаж өгөхгүй бол хосууд энийг бас буруу ойлгох юм бол бүр эсэргээрээ бүр ингээд салгаж ирслээс байна. За ингээд эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо та бүхэн Жошуагийн подкастыг үзэж байна. За радио сонсож байгаа сонсогчд маань Joshua's подкастыг сонсож байна. За ингээд өнөөдрийн манай дугаарт Alpha Academy-ийн үүсгэн байгуулагч Амар Төвшин ах маань оролцож байгаа. За гэр бүлийн зөвлөх, за ментор, багш гэдгээр нь та бүхэн маш сайн мэдж байгаа. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент итгэгч UBX Electronics хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Бид нэр гол сэдвүүдэд тун утгагүй орох гэж шүү. Дэлхийн нийтээр шохон самбраас ухаалаг самбар руу шилжиж байна. Жирийн та бүхэнд хамгийн сүүлийн үеийн ухаалаг самбарыг танилцуулъя. Окей? Та нар энийг зөвхөн самбар гэж бодоод байгаа мó? Энэ чинь самбар, проектор, компьютер, телевизэр гэд маш олон төрлөөр ашиглаж болно. Ер нь томруулсан гар утас гэж бодчих. Ингээд бодохоор ухаалаг самбар чи өөрөө ухаалаг худалдаа авалт байхгүй юу? Сонсдог металлаар хийсэн маш бат бөх фреймтэй. 4 мм-ийн дулаантай дэлгэцийн хамгаалалтай. Үйл систем нь үнэхээр амарх юм байна. Би бараг 2 минутын дотор сурчлаа.
Дэлгэцээ 4 дөрвөлээ зэрэг ажиллах боломжтой. 23 зэрэг мэдрэг. Ингэж. Android үйлдвэрлэлийн системтэй болохоор та бүхэн YouTube, Netflix гэх бүх төрлийн аппликейшныг татаад ашиглах боломжтой. Нээрээ Windows үйлдвэрлэлийн системтэй гэж мэдсэн үү? Компьютерийн бүх үйлдэлийг гүйцэтгэх боломжтой. Бүх төрлийн оролттой, хүссэн телевизийн сувгаа үзэх боломжтой. Хамгийн гол нь найдвартай, баталгаатай, албан ёсны эрхтэй газраас авахыг зөвлөж байна. Бүтэн жилийн баталгаатай эвдрэл хэмтэл гарах юм бол арыг чинь 100% даана. Окей? Bye bye. За баярлалаа эрхэм мөндөд сонсогчдоо Жошуагийн подкаст та бүхэнд хүрж байна. Бидэнтэй хамт байгаарай. Ингээд манай өнөөдрийн зочноор Alpha Academy үүсгэн байгуулагч Амар Төвшин ах маань хүрэлцэн ирсэн байна. Бид бүхэн өнөөдөр хосын харилцааны талаар ярилцж байна. За ингээд дараагийн нэг том асуулт байна. Яг нэг гал малцсан нэг үе ядчих шүү дээ. Хэрэлдсэн айл хэдий. Тэрүүдүүд эхэлсэн үе. За ингээд хүн чинь өөрөө сэтгэлийн хөдлөлтөө emotional амьтан шүү дээ. Тэгэхээр энэ emotional барьж чадахгүй 50% байна. Хэдий маргалдахгүй, зөрчилдөхгүй гэж бодсон хэдий ч яг энэ тэр хэрүүлд нь өсрээд орчдөг. Аль нэгнээс нь бол эхэлсэн байгаа тэр. Тэрийг тэсэд өнгөрч болох байсан. Гэтэ энэ удаа сэтгэл төвчээр алдарчээ. За ингээд мандалцсан энэ хэрүүл болж байгаа үеийг яаж галыг намдаах вэ? Ямар аргачлал байд? Өө яг галыг намдаах гэвэл тэгэл одоо хэрэлдэхгүй л байх л байдаг л та. Дуугаа олцохоор чи бүр улам нөгөөнийхөө ураг хүргээд идэв шүү. Яг тухайн нөхцлөөдөөс болох байх тий. Ер нь ингээд хэрүүл маргаантай үед эсвэл машин тэрэг эвдэрсэн хоёр хүн зам дээр шүглэлцсэн үед чиний буруу миний буруу гэдэг ерөөсөн иймэрхүү нөгөө стресстэй үед тайлбар хийж байгаа тайлбарууд ер нь үр дүн маш бага байдаг л та. Тэгэхээр үл нь яг миний зөвлөгөө бол галыг яаж намдах вэ гэдэг зөвлөгөө өгдөг. Минийх бол одоо асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр л илүү их одоо фокуслдаг. Хэрүүл маргаан бол хэрүүл маргаан тухайлтна хэдэн цаг дуугаа байна. Иймэрхүү стрессийг одоо өргөжлүүлэхгүй байхыг л зорих хэрэгтэй. Тэгээ нэгэн дууралцсан бол банцандаа уурлал дуусна. Нэг орой тэгэл тусдаа унтах. Тэ одоо энийг даамжуулахгүй байх зүйл нь ингээд нөгөө сүрж ингээд олон юм ярихгүй байх. Сонсох, бүр худлаа ингээд одоо бүр улаан цай ингээд буруу мэдээллээр ингээд уурлаад тэ над руу дайрж явах юм бол би мэдээж гараа өргөд хийлэн цаастаа хараа эн чинь бол юугүй шүү. Баримтгүй юм ярьж шүү гэдэг ч юм. Тэгэхээр ер нь бол одоо ууртай байгаа үед асуудлыг шийднэ гэж ер нь бол байхгүй. Тийм учраас аль болохын уурыг намдаах төр хойшлуулах. За тэнгуү хойшлуулсны дараа хоёр асуудал гарч. Нэг нь ашгүй дуугаа болчлоо мартъя гэж боддог. Энэ бол маш том эндүүл хизээч мартахгүй. Энэ асуудлыг 3 жил сөхөхгүй байж болно, 4 жил сөхөхгүй байж болно. Харин 5 дахь жилдээ бол энэ гарч ирнэ. Гарч ирэхдээ давхар сэтгэл хөдлөлтөй, давхар ууртай, одоо хоёр дахин үржигдсэн. Ингэж одоо илэрнэ. Тэгээ энэ өндөр сэтгэл хөдлөлтөй энэ дараачийн одоо асуудалд хандах хандлага бол гэрлэлтийг шууд 100% эрсдэлд оруулах юм. Одоо шил над дээр сүүлийн үед хэд хэдийн юм кейс гарч байгаа. Эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу шүү сална гэж шийдсэн. Одоо эргэхгүй, юусэн эргэхгүй. Одоо сална. Тэгэхээр энэ бол ингээд нөгөө хүнд амар хүнд тусдаг. Үгүй салахгүй гэдэгт л нөгөөтгөө сална. Ямар ч нэр байхгүй. За тэгэхээр эн чинь яагаад ийм хатуу шийдвэр гаргаад байна гэхээр эн чинь хэдэн жилийн өмнө салах асуудал үүссэн байхгүй юу? Хөрөнгөлөгдсөн байна. Тий. Тэгээ тэрийг тухайн үед нь ингээд тоглоом шоглоом болгоо өнгөрөөцсөн. Салмаар байна гэхдээ тэгээ салал өстэй. Салах би салахгүй. Тэгэл ингээд нэг тийм хоёрын хооронд асуудлыг ингээд бодитоор хандахгүйгээр явсаар байгаад эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу нэг 5 6 10 орчим жилийн дараа юу гэж одоо Монголын судалгаа хэлж байгаа шүү дээ. Хамгийн өндөр хувьтай салж байгаа осууд нь 10-аас дээш жил амьдэрсэн осууд. Тэр нь юу гэсэн үг гэхээр асуудал шиг ингээд нөгөө төвчээрээр нэг 5 6 жил явна. За тэгээд ингээд нөгөө одоо эхлээд тодорхойлохсоор байтал 4 5 жил өнгөрнө. Дараа нь төвчж 4 5 жил өнгөрнө. Ингээд дуусахтаа ямар ч найраа байхгүй зүгээр шууд сална. Хэрвээ ингээд шууд салж байгаа тохиолдолд нүүрэлдэж байгаа осууд бол сэтгэл зүйн асар хүн цохилтонд орно. Өссөн орно. Өнөөдрийн подкаст бол ер нь өрчлсөн сэргийлэх зорилготой илүү 50-аас илүү хувь явж байгаа. Одоо үүсэж байгаа асуудал бодиттой хандаарай.
хүн өөлжээвэл хүн дууга хурааж ивэл энэ асуудал аль хэдийн хилцсэн гэсэн үг шүү. Энийг тоглоом шоглоом болгож хойшлуулах биш. Ер нь бол өнөөдөр хэрүүл маргаан болж байна. Энийг өнөөдөрт нь тайвшруулж өнгөрөөгөөд 3 хоног өнгөрөхөөс өмнө энэ асуудлыг эргэж сөхөөд уучлах ухстай бол уучлах угаад төлөх ёстой бол төлөөд залруулахыг ёстой бол залруулах хийгээд одоо уучлах ёстой бол бас уучлаад энийг асуудлыг дуусгах ёстой. Ингэж нэг бодиттой хандах ёстой. За энэ би түрүүний юм ингээд 3 юм тэмдэглэсэн байсан ийшээ орж явах шиг байна. Нэгэнд асуудал үүссэн бол энэ дарамт 1-2 жил үргэлжлэх магадлалтай. Одоо нэгнийхээ итгэлийг алдсан байвал. Тийм биз дээ. Хүнд асуудал болцсон. Тэгээд хоёулаа маш хүнд ярьцлах хийсэн. Хэдэн сар хэрүүл уралдаа явсан. За одоо энэ асуудлыг эргээр шийдсэн. За би чамд дахиад боломж өгөхөөр шийдлээ. Итгэхээр шийдлээ. Дахиад энэ шийдвэр нь дахиад 5-6 жил ингээд нэг шийдсэн хэрнээ уруу царайтай ингээд цаашаа явдаг. Тэгэл нөгөө хүн чинь гомдсон, итгэл алдсан. Энэ бол угаасаа нэгэнд гарсан асуудлыг засаад залруулснаас хойш буцаад итгэлцэл бий болоод нэг үгээр хэлэх юм бол би одоо хөлний маш хүнд хаалганд орсон. Хаалганд ороод шарах идэх, яс идэх, тэгээ буцаад булчин сэргэх гэдэг маш урт процесс үүдэг. Энэ процессыг хүмүүс ингээд хүлээж чаддаг. Тэгээд ингэж хэлдэг. За үннээ хэлж гимшиж асуудлыг шийдсэн бүр өмнөхөөсөө 7 дор байдалд оруулчлаа гэж боддог. Энэ бол эндүрл. Ингээд уулна идэх хүртэл 1 жил ч юм уу жил гаруй хугацаанд тэсээд тэр хүний сэтгэл буцаад итгэж эхлэх юм процесс үүдэг. А буцаад итгэж эхэлсэн сэтгэл бол маш бага хувийн хардталтайгаар амар тайван аз жаргалтай олон жил амьдрах одоо суур болж гэж төлөвштэй. А хэрвээ аз жаргалтай удаан ингээд одоо амьдрал явж байгаа бол энэ дотор одоо энэ ямар зөв амьдралын суурь гэдэг вөхөд нөгөө хүнд хэцүү байдлаар засаж залруулсан тэр суурин дээр л энэ амьдрал чинь ингэж явж байгаа болохоос биш. Нөгөө үйлдвэрийн цэнгээр бол 4-5 жил явдаг шүү дээ. Тэрнээс үл явахгүй. За тэгэхээр хосууд маныг зүйлийг мэдэх хэрэгтэй. Одоо үүсэж байгаа асуудал бодтой хандараа асуудлыг шийдсэн бол итгэлцэл бий болтол төвчээртэй байх хэрэгтэй. Уучлсан бол эсвэл уучлахгүй бол аль аль. Тэр ийм одоо сэтгэл зүйн үндсэн суур шаардлагатай өдөр хоногуд сар жилүүд гэж байдаг. Ийм имийг мэдэхгүй байж хүний гомдоочоод түүнээс нэг ганц уучлах гонготой 2 сар тэр хүнийхээ өөлж унчих тэсэхгүй ядаргаатай юм бэ гэж буцаа салж байгаа гэсэн байна шүү дээ. Энэ эцэг эхчүүд за хамаатан сад найз нөхөд энэ донд хамгийн голлох оролцоо эцэг эхчүүд асуудын амьдралд их оролцдог. Ялангуяа энэ Азийн соёл юм шиг байна. За Монголд тэр тусам. За одоо салгээ салгачдаг. Жилэнд харахгүй байж гэдэг юм. Эсвэл одоо наад залууч нь ер нь бол одоо мөнгө төгрөг хангалттай олж ирж гэр бүлээ тэжээж чадахгүй байна. Удам судран судургуурч гэж ах шиг. Тэ. Энэ эцэг эхчүүдийн нөлөөллөөс хосууд яаж харилцаагаа хамгаалж үлдэх ёстой. Эцэг эхчүүд ер нь энэ асуудын амьдралд шийдвэр гаргалтанд нөлөөж болох юм уу? Судалгааны хувьд. Эцэг их бол насан туршдаа нөлөөлнө. Энэ бол насан туршийн төсөл. Энэ чэнэс хэн өөрийгөө хамгаалах ёстой. Одоо би аавгаа өөрчлөх нь миний үүрэг биш байхгүй. Ээжигээ засаж залруулах нь миний ажил биш байхгүй. Миний ажил бол өөрийн гэр бүлийн дотоод үнэт зүйл, итгэл үнэмшил, амьдралын зарчмыг бүтээхэд л одоо оршино. Энэ чинээс бид өөрсдөө хамгаалж сурах хэрэгтэй. Тийм. Одоо аавда хайртай, гэхдээ аавынхаа хит нөлөөгнөөс гэрлээ хамгаалж сурах хэрэгтэй. Би сайн нэг орон нутагт гэр бүл хөгжлийн газрын хүмүүс сургууль зохион байгуулад чиний яг сая ярьсан юм чинь би батлах гэдэг л та. Хосуудад театрт сургалт хийсэн залуу хосууд. Тэгсэн чинь нэг мэрэгчлэлтний ирсэн. Өөрөөс манай Ахмадын баяр өндөр болж та Ахмадын баяр дээр очиод 30 минут үг хэлээд байгаа ч гэсэн байхгүй. Үгүй би ямар Ахмадуудад зориулж ирэх би чи хосууд зориулж ирсэн чи үгүй манай энэ орон нутгийн онцлог нь жинхэнэ мафийн эзэд бол энэ хөвчүүл байна. Наач яасан сэрэг толгойтой нөх. Тий, энэ нөхдүүд салахаар салаад энэ нөхдүүд нийлэхээр нийлээд жинхэнэ асуудлын гол үндэс чи эднэр гэдгсэн чи орсон чи бүхэн өргөнд дүүрэн эмээ өнөр суудсан. Жинхэнэ ингээ хар тэгээ хэлээ харсан чи жинхэнэ өстөн эвгүй гараад байгаа байхгүй. Бүх гэр бүл нөлөөлдөг, зөвлөдөг тий. За тэгэхээр энэ тосууд маань одоо юун дээр ажиллаж харах хэрэгтэй вэ гэхээр сайн одоо гэр бүлийн суур хүмүүжлэлтэй хүнтэй суусан байсан ч асуудал гарна. Удам судраггүй байсан ч аж аргалтай амьдрах боломжтой. Тэ? Энийг хүн өөрөө бүтээх хэрэгтэй. Тэгэхээр одоо хэдүүлээ үнэхээр одоо бүх юмыг ээж аваас очиж асуугаал байвал ээж аав зөвлөсөөр л авах болно шүү дээ. Тийм учраас бид нар өөрсдийнхөө
хосын харилцаа, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн одоо суур мэдлэгт хөрөнгө оруулах ёстой. Би одоо нэг амар харамсалтай статистик хэлье л да. Монголд үндэсний хэмжээний гэр бүлийн сургалт гэж байдаггүй. Тэгсэн хэрнээ автомашин жолоодлоход тий амар хариуцлагатай ингээд сургалтанд суугаад бүр улсын шалгалт аваад тий ингээд үнэлэх болгодог. Гэтэл улс их орных нь хамгийн гол дархлаа болсон гэр бүл хоёр хос ингээд хормоо яж хахад нэг 40 хоногийн ч юм уу 2 сарын ч юм уу курс нөгөө үндсэн эцгийнхээ нүүл харилцаанаас яаж өөрийгөө хамгаалах вэ? Яаж эрүүл саруул хүүхдөрүүлэх вэ? Яаж бас асуудлаа шийдвэрүүд хичээл байхгүй. Нэг хитэн төрийн бүс байгууллага манимитийн нөхдүүд сайн дураараа орилол яваад байна. Улсны энэ дэг анхаардаг. Тэгээ эцэст нь улс нь ямар хохирол амсч байгаа вэ? Гэр бүл салалт, өнчрөл, гэмт хэрэг, сэтгэл готрол, архиталт. Үүнд нийгмийн асуудал чи явж хувийн асуудал. Чи тэр өөрөө хэлсэн шүү дээ. Төвжирлийн асуудал нь биш. Тэр машин сууж байгаа хүмүүс нь өөрөө асуудал болчиход байна. Тэгэхэд улс энд анхаарал тавихгүй. Гэхдээ манай улсын улс төр яриад яах вэ? Ер нь бол иймэрхүү нарийн юм руугаа орж ажиллаж чадахгүй л байна да хэдүүлээ. Тэгэхээр энэ дээр бол одоо хэдүүлээ сайн дураар ажиллажлахаас шүүмжлээ суух чинь үр дүн багтаа юм чинь. Чи бас энэ подкастыг хийж байгаа сайн. Тэгээ манай багийнхан бас одоо сайн дураар ажиллаа хийжлээ. Осууд маань тэгээд улс бид нар санаа тавьсан өгөж гомдлохын оронд хэдүүлээ өөрсдөө энэ дээр би түрүү хэлсэн шүү дээ. Гэр бүлийн санхүүгийн төсөвт доор хаяж 25-аас 30% яг ийм төрлийн одоо боловсролд төсөв гаргах батлах хэрэгтэй. Чанартай сургалт зөвлөгөө авах хэрэгтэй. Яг үнэ. Одоо манай подкастын маань гол зорилго бас таныг өрж оролцуулсан хамгийн том шалтгаан бол бид нэр энэ подкастын маань үндсэн цаа цаанаа нь бол нийгмийн сэтгэл зүйрөө чиглэсэн ийм подкаст байгаа. Тэгээд энэ нийгэм гэдэг чинь өөрөө хувь хүнээс үүсэж байгаа. Гэр бүлүүдээс үүсэж байна те. Энэ гэр бүлийн харилцаанд орсон энэ гэр бүлийн харилцааны сэтгэлийн дарамт нөлөөлөл шууд нийгэм дээр л гарч байгаа. Энэ үлдээ яг бодит юм шүү. Их нэртэйг хэрэлдээл гарсан, зам дээр гарсан залуу араас нь сигналж байгаа шүү. Уцаар дөнгөж цай нөхөртөөгөө маргалдаал чи яах вэ би ийхүү дээрээ тулаал ингээл яасан тэр эмэгтэй хүн сэтгэл зүйн донслогонд орцсон ажил дээрээ очоод нөгөө хамт олондоо ураа гаргах доод тушаалтныхаа хүмүүстэй нэг эвтэйхээ хэлчих юмыг эвүүгээр хэлэх энэ нөгөө энэ харилцан хамааралтай нийгмийн процесс чинь гэр бүлээс үүсээд ингээд яваад байгаа юм байна. Би бол тантай 100% санал хэлж байна. Улсын хийх ажил биш энэ бол яг үнэтэй. Гэхдээ төрөөс тодорхой хэмжээнд бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол үнэн. Хариуцлага хэмж байдаг юм уу? Ёс суртахуунууд ч гэдэг юм уу? Соёлын товтлогоонууд хийдэг штэ. Ялангуяа энэ солонгосууд энэ төр тийм яаж хийж ийсэн чинь төрөөс нь тэр киног ч гэдэг юм санхүүжүүлээд тэр контентуудыг санхүүжүүлээд гэр бүл гэдэг чинь ийм байдیں۔ Гэдэг шиг тийм ийм товтлогоонууд соёлын товтлогоонууд их хэрэгтэй юм шиг санагдав. Социализмын үед манайх аягүй сайн хийдэг гэсэн шүү дээ. Тэг киногоор. Тэг киногоор маш сайн хийдэг гэсэн ойлголтуудыг тийм би тэр нөгөө Америкийн онлайн китаб кинонууд байдаг шүү дээ. How I Met Your Mother шиг тийм үү те. Энэ кинонууд цуврал өрхөн хөгжилтэй. Эдрээс хүний үерхэл гэдэг чинь ийм байд юм байна. Хүнийг болзоонд өрнө гэдэг чинь ийм байд юм байна. Эмэгтэй хүнтэй ингэж хандах юм байна. Аюу олон юмнуудыг бас сурч ирсэн бохоггүй. Тэгсэн чинь тэд нар чи өөрсдөө яг үүндээ тэр залуу үедээ тэр Friends Center гэдэг киногаараа заагаад өгсөн байт юм л шүү дээ. Ингэж шүү, ингэж болзоонд өрнө шүү. Нэг хүнтэй ингэж нөхөрлөө шүү. Төрс нэг нь ингээд хитрхи их нэг юмд одоо ингээд автагдаал те ингээд их юм бол найзууд нь бөөнөрөө цугулцсан те тэрийг нь ингээд те одоо чам дээр юм арга хэмжээ авахгүй болохгүй байна чи ингээд байж гэдэг юм уу ингээд энэ уран бүтээл кино ном орсууд бол дандаа зохиолуудаар романуудаар нөгөө сэтгэл хүмүүсийг сургацсан байдаг шүү дээ те нийгмийн хүмүүжлэгийг нь олгоцсон байдаг ч гэдэг юм те ийм байдаг. Тэгэхээр Монголд бол ялтчгүй тань шиг таны одоо энэ хэрэгжүүлж байгаа энэ ажлыг маш олон залуучууд хийх хэрэгтэй. Бүр илүү өргөө хүрээнд ингэж хийх хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгээд энэ дээр залгуулад нэг асуулт суугаад тантай ингэ холбогдох маш хэцүү юм шиг ингээ хүмүүс санагдаад байгаа хэл та. Тэр яаж хэцүүч байх зарим хүний хувьд. Тэгэхээр яаж танаас одоо гэр бүлийн зөвлөгөө авах яг одоо энэ үзэж байгаа сонсож байгаа зөвлөгөө авъя гэвэл ямар чат дараалтаа тантай холбогдох юм зүг антимас нэг талаас уучлах хэрэгтэй аюу олон хүмүүс холбогдоод тэгээд нөгөө бүх хүнд одоо хариулт өгч чадахгүй шүү дээ. Би чи ганцхан хүн юм чинь. Бид нар чинь сая 500 мянган тэгээд хотод амьдарч чинь миний хөрөлцөө бол хангалтгүй шүү дээ угаасаа. Тэгээд бид нар ингээд нөгөө би олон хүмүүсээс уучлах хэрэгтэй. Гэхдээ
Энд дээр нэг шийдэл санал болгож байгаа бид нар. Нэг нь болохоор манай их тимийн гишүүн болооч ээ. Тэгэх юм бол бид нар ингээд нөгөө одоо ганцхан хөвчилж биш. Ингээд олон нийтэд гишүүдэд зориулсан тэр 7 хоног бүрийн үйл ажиллагаа, сар бүрийн үйл ажиллагаа, жил болгон болдог, улирал болгон болдог ч гэдэг юм. Одоо шил би мотоцикл сонирхдаг тий. Хоёулаа өндөр ингээд хар жигэттэй сууж штэ. Тэгэхээр би бас нөгөө моточд бүгд ингээд тамхиттал архиугаал ингээл нэг гангстер царайлал явдаг байхгүй. Чи янз янзын соёлтой залуучууд байдаг. Тэгэхээр жишээ нь одоо зөвхөн манай актив гэхэд нэг клуб бас байдаг тий. Арай нэг жоохон өөр стил амьдралын юм ихтэй залуучууд мотогоор нэгтгэхдээ уулзахтаа гэр бүлийн тухай ярьдаг ч юм уу те. Одоо ирчүүдийн ингээд нөгөө төлөвчлийн тухай ярьдаг ч юм. Иймэрхүү ингээд нөгөө олон нийт рүү чиглэсэн тэгтээ ийм одоо надаас шууд 100% шалтгааллахгүй харин миний хүрээллийг олон хүн амруулах боломжтой хүрээллийг үсгэж байгаа. Тэгэхээр энэ дээр ажиллаад нэг жил болж байна. Одоо яаж олон хүн тогтмол чанартай одоо тасгалжуулах вэ гэх. Тэгэхээр та нар манай Afac team AFA гэсэн аппликейшнийг татж аваад тэнцээс мэдээлэл авах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар 7 хоног сар болох үйл ажиллагаанууд. Одоо шил би 2-оос нь дурдъя л да. Яагаад энэ ажиллагаанууд одоо хэрэгтэй байгаа гэхээр хувь коуч авахар үнэтэй. Тэгээ миний цаг хязгаартай. Тэнгүүт ингээд хугацаа алдах магадлалтай байхгүй. Тэрний оронд 7 хоног болгоны арга хэмжээ нийтийн гишүүд зориулсан арга хэмжээнд оролцоод асуудлыг баг багаар мэрээд баг зардлаар том асуудал шийдэх боломж байгаа. Жишээ нь одоо morning coaching. Бид нэг 10 жил тасалж 7 хоногт нэг явдаг event, morning event өглөөний арга хэмжээ тийм. Тэгэхээр нэгт өдөр болгон болдог байхгүй. Тэр аппликейшн дээр мэдээлэл нь байж байгаа. Facebook дээр morning coaching with Amra гэх тэмүүд гараад ирнэ. Тэн дээр бас сэдвүүд нь, постууд нь байна. Одоо энэ сэдвүүд нь 7 хоногийн сар сараараа гараад ирчтэй. Өөр нэг ш давтагдахгүй. Одоо нэг сар жишээл гэр бүл рүүгээ чиглэсэн байх. Оо янз янз. Тий одоо хүмүүний санхүү, карьер, сэтгэл хөдлөл, харилцаа гэх л одоо. Жишээл одоо энэ нэгтгэхийн сэдв болохоор хурд чанар хоёрын одоо баланс гэдэг сэдв. Нэмий хурдтай гэстэй тийм чанартай гэстэй тийм. Гэхдээ аль нь чухал вэ? Хоёулаа чухал шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү одоо скил хандлагуудын чиглэлсэнд явж байгаа. За жишээл сард нэг удаа movie motivation гэдэг гоё ивент болдог. Кино хамт үздэг гэсэн. Sky Wings гэдэг маш гоё кино театр шүү дээ. Өөнөрөө суугаад 100 гуулаа 200 гуулаа суучаад нэг кино үзээд яриад киноныхаа дараа киноныхаа талаар ярих. Тийм яг тэр нь яг амьдралд хэрэгтэй мессеж. Сая жишээд бид Elvis Presley-ийн нөгөө амьдралаар хийсэн. Elvis гэдэг кинон дээр анализ хийсэн. Болцонгоо хоёр бас болцонгоо кино үзчихнэ. Киноны дараа амраа авч гарч ирсэн нь дүгнэлт ярьж. Тэнгүүч ингээд нөгөө мессежтэй. Бид нэр тэгээ задлж ярих амар гоё юм билээ. Хүмүүс киноны хийцийн задалдаг. Бид нар хийц биш. Бид нар агуулгын задалдаг. Тий. Тэгэхээр илүү сургамжтай гэсэн. Тэгэхээр одоо бид нар нөгөө I Need Dance Somebody гэдэг Whitney Houston-ийн амьдрал дээр төгсөлсөн кино хийсэн. Тэрийг ямар кино шиг лээ. Тий. Тэрийг одоо үзэхээр төлөвлөж байна. Шинэ кино одоо гарч энэ жил саяхан гарсан. Хэдэн жил болсон. Тийм үү. Сая нэг 22 онд чинь хэд хэдэн хүний юм намтарсан кинонод гарсан. Тэрний нэг Elvis Houston-ийн тухай. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Тэгээ сүүлийн хоёр асуулт асууя. За хосууд юм байжээ. Тэгвэл одоо ганц бие хүмүүс байна. Одоо хүн дэлхийн хүн төрөлхтний 50% салцсан байна. Судалгаагаар. Тэгэхээр энэ ганц бие яг хүн мэдээж салж хацахгүй төлөө л амьдардаг. Гэтэ аль хэдийн салаад энэ эдгэрэлт нь өнгөрөөд олон жил болоод салтаагаа эвлэрээд ингээд явдаг штэ. Move on хийдэг те. Эннийхээ дараа одоо аль хэдийн салцсан байгаа 30-та 40-та ийм хүмүүс. Эсвэл огт гэр бүл эхлээгүй хүмүүс бас байгаа. Тэ ажил, бизнес, карьер гэл ингээл явсаар байгаа л нэг мэдсэн чинь тэд настай болсон. Эсвэл нэг long term bullshit гэдэг штэ ингээд нэг гэж байгаа мэддэггүй салах гэж байгаа мэддэггүй байгаа л гэдэг тэгж байгаа нэг салаад ингээ эргэн тойрноо харсан чинь аль хэдийн тэд настай болсон гэдэг чинь тэ. Энэ ганц бие хүмүүст юу гэж зөвлөмөр вэ? Яаж дахин харилцаанд орох уу? Эдгээр чинь ингээд нэг юм харилцаанд орохоос нэг юм бэрэг болцсон байдаг штэ. Яг хоо том сэдвэлтэй тий. Тий. Хит хитэн зүйлээр бодогдож байна. Нэгдүгээрт ер нь бол тэр хүн ямар нэгэн харилцаанд орж ил байсан байгаа. Үерхжсэн, сууж байгаа, салсан шүү дээ юм тий. Тэгэх юм бол эхний нэг чухал зүйл нь нөгөө эхний хосын харилцаа юунаас болж фейлдсэн бэ гэдэг дээр маш сайн дүгнэлт хийсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээл тэр л хүүхнээс боллоо.
энэ муу залуутай танилцснаас болоо баларчлаа одоо өөр залуутай л одоо танилцъя гэдэг ч юм уу. Ийм одоо өнгөцгөн хандлага дээр байх юм бол энэ хосын харилцаа үргэлж ямар нэгэн байдал дээр асуудалтай юм шиг. За тэгтэл зарим хүний үед эрүүл мэндийн шалтгаан байсан байж болно. Хүн нь нас барсан байж болно. Үнэхээр ингээд салсныхаа дараа ойлгосон байж болно. Би өстөнөр энэ дээр л алдчихлаа гэх тээ. За тэр дүгэлт бол нэгдүгürt аягүй чухал. Өөрийгөө өмгөөлөхгүй яг хоёр талаас өөртөө маш сайн дүгэлт хийсэн байх хэрэгтэй. За энэ бол дараачийн харилцаагаа авч үлдэх аягүй сайн одоо суур болж өгдөг. За хоёрт бол мэдээж айдас гэж нэг юм байна. За одоо дахиад гэрлүүл дахиад фейлдэх видeo гэдэг одоо. Тэр энэ айдас бол өнгөрсөн үеийн л туршлага дээр суурилсан тархины өгж байгаа одоо дата буюу мэдээлэл байхгүй. Тэгэхээр одоо бидэрт ирээдүг гэж нэг гоё юм байна. Тэгэхээр угаасаа айдас ч гэсэн хийсвэр, итгэл найдвар ч гэсэн хийсвэр. Тэгэхээр хэдүүлээ итгэхийг сонгох хэрэгтэй. Бүх хүн муу хүн биш байхгүй. Тийм. 2 удаа муу хүнтэй танилцсан байж болно. 3 дахь нь бас муу гэсэн бас биш байхгүй. Тэгэхээр үнийг одоо юу яаж ижил мэдэн штэ. Харилцаа үүсгэж, итгэж, ямар ч итгэл даахгүй хүнд ч гэсэн итгэл өгч ижил тэр чинь итгэлийг сурдаг штэ. Тийм учраас дахиж хосын харилцаа эхэлж байгаа хүмүүс бол айдас дээр биш, илүү итгэл найдвар дээр одоо суурилж харилцаа эхлүүлээрэ гэж зөвлөнө. 3-т нь бол мэдээж асуудлыг шийдэх чадвар гэж нэг бүр маш чухал чадварыг би одоо сүүлийн үед байнга ярьж байгаа. Хөөрхөн байж болно, боловсралтай байж болно. Мөнгө олж чаддаг байж болно. Энэ хангалттай байхгүй. Бизнест чинь эсвэл хосын харилцаанд чинь асуудал гарах үед амьдралаа хамгаалах чадвар суралцаач. Тайлбарлах чадвар суралцаач. Ятгах чадвар суралцаач. Өөрчлөлт гоох чадвар суралцаач. Энийг их сургууль заадаг юм аа. Их сургууль бизнесийн онол заадаг. Дампуурсан бизнесийг яаж босгох вэ гэдгийг амьдрал дээр сурдаг. Тэ? Кино зохиол, роман бол дурлалын гайхалтай жишээнүүдийг бидэрт өгч байгаа. Боловч яг үнэндээ гомдсон эхнэр нөхрөө яаж эргүүлж тэр харилцаа авч үлдэх вэ гэдгийг заадаггүй шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө ингээд зөвхөн гоё юмын сурхаас гадна одоо хүнд зүйл нөхцөл байдал дотор ажиллах чадрыг сайжруулмаар. Дарамт нь дунд ажиллах чадвар. Тэр үеийн нэг 1 тэрбумын өртөө хүн 150 тэрбумын өртөө хүн хоёрт би үйлчлэгээ үзүүлж хахад байна шүү дээ. Хоёулынгийнх нь одоо мөнгөний хэмжээнээс биш. Зүгээр л тэр өрийг давж гарах чадамжгүйгээсээ болоод тэр хүн өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулах хүртэл одоо алхам хийх орлого хийсэн байна. Тэр мөнгнөөс биш. Дарамтыг төсвөрлөх чадвар. Дарамтыг төсвөрлөх чадвар сайжрах юм бол тэр хүний мөнгөн дээр эрсдэл хийх тоогоо нэмэгдүүлж болт юм байна л да. Ойлгож байна. Тэгтэл бид нар тийм чадвараа сураагүй ажил бизнесийн том эргэлт, том зээл, том бизнес руу тэмүүлээд байгаа. Том бизнесийн дарамт чинь том ирэхээр чи амиа хорлох эрсдэл чамд зэхээстэй байгааг хүмүүс мэддэг юм байна л да. Тэгэхээр гэр бүлийн хосын харилцаа гэдэг чинь тийм байхгүй. Үр хүүхэдтэй болно, аа болно, ээж болно. Тэр дарамтыг төсвөрлөх чадвар суралцаагүй жиж хүний охиныг ингээ ихнэрээ болгож аавна. Хүний хүүтэй суун тэгээд залуу насаа өрн таран хийн гэдгийг мэдсээр байж иж энийг тооцоолохгүйгээр орсноос болоод хин энийг буруутгаас алж дийцээ тийм учраас тэр нөгөө одоо хүнд нөхцөл байдал дотор зөвлөгөө аваач тэр чадвараа сайжруулаач энэ чинь хүн болгонд тулгарч байгаа асуудал өөрийгөө битгий өрөвдөөч тийм шүү дарамтнаас битгий цухтаагаач л гэж одоо хэлтэй. Тэгээ би бас асуудалтай нэмэлтээр юм хэлээ би бас өөрөө гэр бүлээсээ салсан хүн л дээ. Тэгээ тантай ингээ ярилцаа сонсож ингээд подкаст хийж байгаач мартцсан яг ингээд бротогоо сууж байгаа юм шиг тийм болгочтой биш таны аав ачаад ямар амар ярьд юм бэ гэж. Тэгээд энэ дээрээс би өөрийнхөө амьдралаас нэг юм өөртөө сурч ойлгож авсан юм болохоор тэр үеийг давах хэрэгтэй шүү л гэж л ярьд. Тийм хосоод тэр үе ирдэг. Тэгээ тэр үеийг яаж хийж байгаа л сэтгэлийн хаттай байж сэтгэл бас юм жоох хүлээцтэй байж давах хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй тэмцэлгүйгээр орхиод явчих болохгүй юм шиг. Тэрийн хувьд бол юу болсон бэ гэхээр бид тэр хоорондоо асуудалгүй зүгээр гэр бүлийн дарамт, гэр бүлийн нөгөө аав ээж нар гэдэг шиг энэ зүйл бол айгүй тийм тэрэ харилцаа салах олон зүйлүүдийн дийлэнх дэнсэж тавих юм бол дийлэнх юм байсан. Гэхдээ бид хоёр жоохон байсан, залуу хүн байсан. Тэгээ энэс бол би бол маш олон зүйлийг бас сурч авсан. Өөрийгөө урт хугацаанд ингээл бодоол хэдэм л үний хэмжээс арилдгүй юм билээ л дээ. Миний буруу нь юу байсан ингээд ойлгоод дээ. Тэгэхээр асуудалтай хандж хэлэхэд бол ер нь тэр үеийг л давах хэрэгтэй, хүлээцтэй байх хэрэгтэй гэж хэлмээр. Таны хамгийн сүүлдээс асуудалтай
Монголын сайхан гэр бүлүүдтэй харилцаагаа яаж аварж үлдэх вэ гэдэг тал дээр хэлж амжаагүй зүйл, хилтгэсэн зүйл хамгийн сүүл гэж болно. Тийм. Мэдээж нөгөө инхийн цагт хөлсөх улс бол дайны цагт цус магурсан гэдэг үг те. Тэр нь юу гэсэн үг вэ? Асуудал үүсэхээс өмнө үүсэж байгаа жижиг юм зүйлүүдэд нухацтай хандаад тэрэн дээр сураад зөвлөгөө аваад өөрийгөө дасгалжуулаад явж явахгүй бол асуудал нэгэнт хүндэрсний дараа ажил салалтаар л шийдэгдэнэ. Тэгэхээр нөгөө асуудал үүсэхээс өмнө өөртөө ч хөнгө оруулаач. Зөвлөгөө аваач, сураач, судлаач. Тэгээд дараа нь тэр том асуудал гарах үед те хоёр хосны нэг буруутгахгүй тийм ээ одоо хоёлаас хүнд үед тулж наваад гарнаа гэж сууж ивэл асуудал ямар л бол ямар асуудлыг давж чаддаг байхгүй. Тэр асуудал бэлэн биш байсан учраас л тэр асуудал их миний надад агтсан асуудал учраас би энэ дээр барьцаалдаж байгаа гэсэн юм шүү дээ. Тэгэхээр нөгөө инхийн цагийн бэлтгэл гэдэг чинь бол одоо асуудал томорхоос өмнө л одоо энэ подкастыг үзэл амьдрал дээр дүгнэлт хийгээл те оройн очиад сурсан юм аяраал хичээгээл жижиг маргаан гараал имийг жижиг дээр нь янзлал ингээ яваа. Тэгэхгүй ингээд нөгөө 5 жил 10 жил ингээд анхаарахгүй өглөө гараад орой орж ихтэй хөөхөө юу гэж бодож байгаа гэр бүлийн хөдлөл ажиллаж ин гэж боддог. Гэтэл гэрд нь үлдчихэж байгаа хүн гадуур явж байгаа хоёрын хосууд нэгнээсээ авдаг сэтгэлзэн хэрэгцээ гэж юм байдаг. Тэр нь мөнгөөр биш, хоолоор биш, байраар биш. Харилцаагаар нөхөддөг юм хэрэгцээ 5 жил 10 жил хаяа явчихар чинь нөгөө сэтгэл готрол хөрөл гэдэг юм шиг болохоор хичнээн их мөнгө болоод бизнесний амжилтанд хүрсэн чинь нөгөө хоёр бас харилцааны эсэл болчихж байгаа. Тийм учраас одоо энийг нөгөө ингээ явцын дунд нэг юм үг өгдөг байхгүй. Очоод жаргана гэдэг бол баталгаатай зүйл биш. Мөнгөтэй болоод амжилтанд хүрээд гэдэг юм шиг. Хүрэх зам нь өөрөө аз жаргалтай, сойрхолтой, эрүүл байх хэрэгтэй. Очоод амжилттай байгаа ч үуч хоёлаа мэдэхгүй шүү дээ. Аяллаар очисон чинь бороо ороод ч үуч хоёлаа мэдэхгүй шүү дээ. Замд явж байхдаа л боорцгоо идэл хүзрээ тоглол инээд чангалдал явж явах хэрэгтэй. Тэ процессоо үр дүнд зөв байхгүй бол 10 жилийн дараа жаргана гэдэг бол баталгаагүй. Энэ бол зөв итгэл. Тийм учраас амьдралын хамгийн чухал зүйл нь одоо цагаа хайрлах. Одоо амьдрах тий. Амраа өгчтэй бол нэг удаагийн подкастаар бол үнэхээр багтах юм байна. Хоёлаа ер нь 2 дугаар хэсгийг нэг 20-30 дугаарын дараа жилийн үдээд ч юм уу те 2 жилийн дараа ч юм уу хийх юм байна. Тэгээд өнөөдрийг энэ цаг үеийг хүртэл үзсэн, сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Монголын бүх гэр бүлүүд, монголчууд бид нэр бүгдээрээ нэг тал, нэг тим шүү. Бид нар дөнгөж сая Монголд баг маань ялт авахд бүгдээрээ л баярлж байна. 2008 онд одоо алтан медаль Олимпийн 10 төвшин байр маань авахд бүгдээрээ л баярлж исэн. Тэгээд бид нэр бие бинийгээ уучлж бие бинийгээ сайн сайхнаар харж, сайхан нүдээр харж бие бинтэйгээ соёлтой боловсаа харьцаж ингээ нийгэмдээ хүндэтгэлтэй сайхан амьдарцгаах хэрэгтэй шүү. Ингээ дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.